Морьд монголчуудын мөнхийн өмгсөл. Эрхэм үзэгч хурдмаар сонирхогч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. 7 хоног тутмын Тод мөнгө подкастынхаа ээлж дугаарыг хүрэхээр бэлэн боллоо. Бид энэ удаа өвлийн үеэс олгын өмнөх бэлтгэл ажил буюу онцлогоо, имчилгээ, за мөн одоо хүүтний удирдалт эхэлсэнтэйгээр холбогдуулаад адуун давамгай тохиолдог амьсгалын замын хөгжлөл. За дараагийнх нь бол бас уячт манай альтчгүй анхаарах ёстой сэдвүүдийн нэг болсон одоо адуудсах буюу хүнлэлтийн асуудлаар малын хэмжээ нь болтой ярилцахаар студид урьж авчиад байна. За тэгээ бидний урилга хүлээж авч цаг зав гаргасан нь болоо баярлалаа. За баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэгт орж байгаадаа баяртай байна. Ер нь бол баг ихэнх дугаар энэ бол чадах чинь нэрэл үзээл ах. За бас хүмүүс урьж аваад би бас их баяртай байна. Үзэж байгаа. Тэгэхээр эхнийх нь асуудлыг та тэр өмнө одоо та манай сэтгүүлд үжээс ярилцлагандаа бол яг өвлийн үеийн өмнө бол бас хоёр төрлийн онцлогоо хэвээр хийх хэвээр гарцаагүй хийх хэвээр байдаг тухай ярьжсэн. Эхнийх нь бол нөгөө президентийн туулга буюу тэр тал одоо туулгалтын имчилгээг заавал хийж ээж өвлийн үеийг эхлэх хэвээр байна. Тэгээ энэ талаар эхлээд тойл ярилцлага эхлэх. За манайх ч жилийн 4 үлрэлттэй болохоор хавар болон намар паразит идэвхжил бол их байдаг. За дээр нь болохоор одоо бэлчээрээс халдж байгаа. За дээр нь нөгөө ялаа одоо нисгэгч тийм амьтдаар бол халдж байгаа. Тэгэхээр уягж байгаа тухайн морь маань бие хувьд бол эрүүл байх хэвээр. Эрүүл байж ич өөрөөсөө гарч болох одоо бүх боломжуудыг бүрднэл гэсэн үг шүү дээ, тийм ээ. За одоо манай уяачд бол усанд их зогсоогоод ах шиг байна. Тэгээд эрсдээ оноо болохоор боломж олдвол паразитын шинжилгээ хийх хэрэгтэй. За паразитын шинжилгээ хийлгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн одоо тухайн адууны бааснаас өндөг илрүүлэх шинжилгээ хийлгдэг. За тэр өндөг илрүүлэх шинжилгээнд дээр одоо адуун тохиолдолд нийт нэг 8-аас 10 төрлийн паразит ах шиг байна. За тэр паразитууд одоо өндөг хэлбэрээр байгаа мó, тийм ээ? Давгалдаа хэлбэрээр байгаа мó гэдгийг шууд гараад ирнэ. За ингээд шинжилгээ хийгээд гараад ирсэн агуураа болохоор тэнд тохирох туулгын бэлтгэлээ сонгох боломжтой болчихж байгаа л гэсэн үг. За зарим нэг туулгууд болохоор одоо 3-аас 4 төрлийн паразит үйлчилдэг, тийм ээ? Тухайн уяач маань тэрийг авчиад өгчдөг. Саана байгаа 3-аас 4 төрлийн паразит нь одоо тэр туулга үйлчлэгээ тохиолдолд тухайн амьтанд бас л паразит шимэгчилж байгаа л гэсэн үг. За паразит шимэгчлэх юм болохоор одоо сөрөг тал нь гэх юм бол мэдээч тухайн амьтнаас одоо хоол, тийм ээ? За дээр нь одоо аль нэг хэсэг газарт байршиж байгаагаас шалтгаалаад бие махбод тодорхой хэмжээний гэмтэл үүсгдэг. Одоо жишээ нь тэр хотоотны гастропилоз гэж байна, тийм ээ? Манайхан одоо мэддэн шүү дээ, одоо хошногны улаан гэд нэртэй. Тэр гэхэд одоо багал зурны хэсэг газарт одоо маш олноор байрлалснаас шалтгаалаад багал зургийн саажилт үүсдэг. Тэгээ багал зургийн саажилт үүсгээрээ нөгөө амьтан маань юм залхихад түүхтэй болдог. Тэгээд явсаар байгаад нөгөөт маань хотоотонд байршдаг. За би одоо яг өөрийнхөө юун дээр нэг адуун дээр дурангийн аргаар тоолж исэн чинь даваар 250 орчим хорхоо нас би гүйцсэн. За тэрийг үзчихлээ. За дараа нэг ичэндээ адуу хэрэглээд задлаад үзчихсэн чинь бас л тийм хорхоо байгаа. Тэгээ нөгөө хорхоонууд ингээд хотоотны ханаас нь салгангуудаа ерөөсөө л одоо энэ шиг юм хотоотонд дандаа юм нөвчлөлт бай, сорвжилт үүсэх юм уу? Сорвжилт үүссэн баг. Тэр нь яг их нөгөө хорхоо маань эндээсээ шимжлэхийн тулд хооллохын тулд хотоотны ханд ингээд байршиж байгаа. Тэгээд үзүүр нь хурц учраас бүр хотоотыг ингэж тал хэсгийг нэвтэрчиж байгаа. Тэгэхээр энд хотоотны шарх үүсчлээ л гэсэн үг. Тэгэхээр одоо паразитын тэр нарийн шинжилгээ хийлгэнэ гэдэг чинь болохоор энэ асуудлуудыг бүрэн шийдэх боломжтой байна. Энэ үүсч болох өндөрлүүдийг нарийн шинжилгээ гэдгийг нь яаж өгөх юм? Нарийн шинжилгээ нь бол ерөөсөө бааснаас л өндөг илрүүлэх шинжилгээ хийлгэж байгаа. Данийг бол одоо орон нутгийн мал эмнэлгийн газрууд бол хийчихэж байгаа. Хувь мал эмнэлгүүд хийчихэж байгаа. Дээр нь одоо Улаанбаатар хотод гэх юм бол мал эмнэлгийн сургууль дээр бол хийж байгаа. Баасыг яадаг халуунаар нь гэдэг юм уу нөгөө хөлдөж мөлдөж янз бүр олоог ухт навччих. Тэгээ одоо дөнгөж шинэхэн бааснаас нь ингэж уутанд аваад тэгээд одоо болж өгвөл гадна талд нь нөгөө адууныхаа нэр зүсийг бичээл тэгэл авчирж өгөнгүүтээ шинжилгээгээ хийлгэчих болдог. Хамгийн гол нь шин баас байх хэрэгтэй. Тэгээд за яг одоо нөгөө шин баас гэхэлэр одоо харьцангуй ойлголт юм да тий. Нөгөө мэдээж их хөвчлэн мал амт юм чинь Улаанбаатар хотод ойрхон байх аюугүй. За тэндээс авчирлахад тодорхой цаг зарим одоо адууны тэр ялгадас гарсны дараа баас гарсны дараа хэдэн цагийн дараа тэр одоо паразитыг
Хамгийн цаатал хэдэн цагийн дараа тэр басыг шинжилгээнд хамрагдах боломжтой. Ер нь бол 12 цаг гэж үздэг. Тэгээ одоо бид заримдаа Доронтоос хот руу хүртэл авчирж байгаа шүү дээ. Тэр чи ямар цаг хугацаа болох вэ? Тэгээд нөгөө юундаа ичиж байгаа. Тусгай тийм түбүүд гэж байдаг л та. Одоо яг уяачт тийм түб болдохгүй учраас зөвхөн гялрууд нь бол ичиж болно. Тэгэхээр нөгөө баасаараа гадагшилсан өндөг авгалдаа манд болохоор тухайн баасанд хичнээн одоо гадаад орчинд нөлөөлж байгаа ч гэсэн ч тэндээ амьдрах чадвартай байдаг. Тэгэхээр за миний одоо уншиж байснаар болохоор ойролцоогоор 2-3 хоног бол тэнд амьдарч байгаа. Тэгэхээр тэр хооронд нь ингээд шинжилгээ хийчих болдог. За та дөрөв ярьсан. Ер нь 7 8 9 төрлийн тийм одоо паразитууд энэ адуунд одоо тий судалгаа. Түүнээс одоо тэр туулгаар бол 4-5 ч юм уу 3-4 нь ингээд устддаг юм а гэж. Тэгвэл үлдсэнийг нь одоо аль аль нь одоо бидний төвөөмөл хэрглэж байгаа тэр туулгаар устдаад байгаа ямар паразитууд нь ямар нь үлдчихэд байгаа. Тэр үлдсэн ямруудад одоо ямар туулга гэдэг юм уу туухай имчилгээ хийх хэрэгтэй. Одоо бол яг манад нэг төвөөмөл тохиолж байгаа нь болохоор гастропилоз гэдэг байгаа. Тэгээд аскаридаз гэж байгаа. Балж үл ууштай нэрлэлдэг хэлээр нэрвэл. За одоо нэг ходоодны улаан гэд нэрлэлж байгаа. Дээр нь гидсний одоо урт цагаан гэд. Энэ бол одоо хамгийн аюултай хоёр хорхоо шүү дээ. Гидсний урт цагаан нь болохоор бүр хэмжээгээр их болоод ирэх юм бол нэг төгжрөл үсгчдэг. Тийм аюултай. Хэмжээ нь урт одоо би хэмжээ том болсон. Би хэмжээнд одоо уртаараа баг энэ шиг байна шүү дээ. Одоо эндээс энэ хүртэл хэсэг шүү дээ. Тэгээд энээс 10 20 ширхэг гидсэнд ингээд ороод ирэхээр тэр хэсэг газарт ингээд бөөгнөрчиж байгаа. Тэгэхээр нөгөө баас маань хоошоогоо явж чадахгүй. Тэгээд явсаар байгаа юу үсгчихэж байгаа. Төгжрөл үсгчихэж байгаа. Ийм адуунууд бол юунд бол одоо баг 10 жилийн өмнө бол тохиолддог л байсан. Сүүлийн жилүүд болохоор манайх харьцангуй нөгөө туулга өгс та гэдгийг хүмүүс мэддэг учраас өгöd байгаа. За энэ дэр нэг юм сайн ойлгох хэрэгтэй. Тухайн яг малд сонгомл үйлчлэгээтэй туулга гэж байна. Жишээ нь зөвхөн одоо адуунд хэрэглэн тийм ээ. Зөвхөн адуунд хэрэглэн. Тэр зөвхөн адуунд хэрэглэх туулгнууд болохоор ихэнх нь адуунд тохиолдож байгаа уушигны хорхоноос бусад хорхоонуудыг устгах юутай байдаг. Заавартай байдаг. Тэн дээр адуунд нэг уушигны нарийн хялгсан хорхоо гэж байдаг. Одоо манад бол одоогийн байдлаар тэр арай илрээгүй л ах шиг байна. Тэр хорхоог экомектинто туулгуудаар устгаж бол одоо болно л гэсэн бусад хорхоонууд. Туулга өгөхдөө уяачдын нэг асуулт байдیں۔ Уйж хоноод өхүү, өлөн байлгаж өхүү гэд. Тэгэхээр энэ нөгөө паразит эсрэг туулгнууд маань зөвхөн тэр хорхоог хордуулах чадвартай тийм ээ. Бие махбод бол хордлого үүсэх магадлал бол бага. Тэгсэн мөртлөө тэнд амьдарч байгаа амьтанд хордлого үүсэх замаар тэрийг бие махбодоос гадагшлуулж байгаа. Эхний түнг болвол уг нь яг хоол багтаа байх үед нь өгвөл сайн. Хоёрдугаар тухайн туулгыг өгөхдөө гисгэн одоо хашаанд байлгаад тийм ээ. Хашаанд байлгаад тэрнээс гарсан баасыг сэвэрлж явах юм бол дахиж халдвар авахаас сэргийлчихэж байгаа. Манайхны дунд нэр алдаа баг шиг байгаа юм. Туулгаа өгчдөг. Тэгээ нөгөө хашаан дотор байгаад байдаг. Тэгэл буцаагаад юугаараа дамжих магадлал байдаг. Хоёрдугаарт нь бол туулга өгöd 14 хоногийн дараа бол дахиж давтаж өгөх ёстой. Тэр тухайн туулгаа л ах уу? Тэгээ тухайн туулгаа л давтаж өгөх гэсэн 14 хоног хугацаатай. Туулганы тунгийн тухай. За тунгийн тухайд гэх юм бол одоо манад хэрэгжилж байгаа ихэнх туулгнууд бол юу л ах шиг ба штэ. 20 кг амижин 1 мл гэж байгаа. Яг тунгаар нь л өгөх хэрэгтэй. Тунгаас нь 2-3 дахин хэтрүүлээд хорлогонд орж исэн тохиолдлууд байна. Нөгөө нэг тунгаа мэдхгүй ч юм уу эсвэл их өвгөл сайн албаар их өвгөл сайн гэд өгчдөг тийм ээ. Дээр нь шахмал туулгнууд ах шиг байна. Одоо Америкаас орж иж байгаа, Англиас орж иж байгаа. Тэд нар болохоор гадна талтай яг ингээ нөгөө 600 кг бензин татунд өгнө. Зарим нэг нь болохоор 700 кг бензин татунд өгнө гэдэг нөгөө сэвэр адууны бензин гэрээ юунд гарцсан. Зах зээлд нийлүүлэгдсэн. Одоо тэрийг болохоор тухайн адууны биеийн жингийн ерөнхийдөө харж агаад тийм ээ. Болдог бол өгөн тэр нөгөө жингийн үзчих аргууд байгаа шүү дээ. Тэрүүгээр жингийн үзэнгуудаа туулга өгчих юм бол илүү сайн гэсэн үг. Ер нь бол одоо саяны тэр таны яриад байгаа англиас энэ төр орчиж байгаа бол жингийн үед манад бол тохирхоогүй юм шүү дээ. Яг одоо манайх чинь нөгөө нэг гаднаас сэвэр цусны ядуу ихээр оруулж иж байгаа шүү дээ. Яг бэлчээрийн Монгол адууд бол бас үгүй юм. Манай уяачдын дунд болохоор тэр туулгыг болохоор шахмал туулгыг болохоор 2 адууны дунд 1 гэд удаад авах шиг байна.
Одоо чинь Тэгэхээр бас Монгол хөрхөө одоо очих юм шүү. Монгол одоо дунджаар нэг 350-аас 80 орчим килограмм гэд тэмдэглэсэн байдаг шүү дээ. Тэгэхээр 2 адуунд хуваагаад өчгөр чинь тунгийн хувьд болохоор нэг жоохон багдах тал руу гарчиж байгаа. Зарим нэг хашир хүмүүс болохоор нэг бүдүү адуунд өгөнгүүтээ одоо нэг сарванд өгөх юм уу. Тим маягаар бас тохируулах шиг өөрийнхөө хэмжээнд. Үн энэ дээр яг адуун зориулагдсан туулгууд байдаг гэж та сайн ярьсан шүү дээ. Тэдний нэрийг нь дурдах боломжтой юм. Мөн айл болно. Одоо тэр юунаас Англиас биш Америкаас орж иж байгаа нь болохоор Экомактин 100 гэж туулга. Шахмал гэлбэртэй. Тэгээд Экомактин гэж байна. Дараа нь Норомактин гэж байгаа. Эдгээр болохоор дандаа Англиас орж иж байгаа. Өөр одоо улсаас орж иж байгаанууд нь болохоор дандаа нэг 5 хошуу мал амтнд нийтлэг өгдөг тийм туулгууд ах шиг байна. За миний хувьд бол ер нь өөрийнхөө одоо практикт хэрэгжилж байсан туулгаас бол ихэнхдээ бол юг сонгочих, Экомактин л сонгочих. Тэгээ Экомактин бол нэг шахмал хэлбэрээр нөгөөх нь болохоор том савлгатай байдаг. Энэ бас тосон туулга гэж байдгүй. За туулга ярихаар л яг нөгөө хүмүүсийн дунд туулах гэхээр ерөөсөө туулах юм гэд боддог. Тэгээд эн чинь дотор 2 юу байгаа. Нэг нь болохоор яг паразитын туулах тийм ээ. Энэ бол зөвхөн адуунд байгаа гадны шимэгчийг л устгана. Нөгөө туулга нь болохоор ходоод гидсний гөрүүлэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар тэнд үйлчлэгээ үзүүлдэг. За тосон туулгуудыг болохоор голчлон юуны үед хэрэгэлдэг вэ гэхээр гидсний гөрүүлэх хөдөлгөөн багассан тийм ээ. За эсвэл одоо төгжирсэн ад байдаг ч юм уу. Эсвэл шингэний дутагдалд орсон ийм адуунуудад болохоор тэр тосон туулгуудыг хэрэгэлдэг. Паразитын туулгууд одоо дөнгөж би танд хэлсэн шүү дээ, тийм ээ. Одоо 100 грамыг 2 хуваагаад өгч जैन, тийм ээ. Тосон туулгуудын хувьд болохоор хамгийн дээдлэл нь одоо 7-оос 8 литр, 6 литр хүртэл өгж болдог. За энэ дэр нэг юмыг бас тодтогч хэлж өгсөн зүг баха. Одоо нэг шингэний алдагдлалд ордог гэд юуны манай Мөнхбаатар эмчийн юм дээр л маш сайн тодорхой ярьсан байлээ шүү дээ. Тэр үед болохоор хамгийн яадаг гэхээр гидсчээ ингээ 3 давхархтай. Тэр 3 давхарга маань нэг хамгийн дотор талын давхаргаас шингэн ялгарангуудаа нөгөө баасны гадна талын ингэж гулгамтхай болгож идэг. Тэгээд уяаны төгсгөл тал руугаа ороод ирэхэр чинь дандаа хомол болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө шингэн багасаад гидснээс ялгарх шингэн багасчингуудаа нөгөө хомоолын гадна тал нэг ёсондоо хуурашаад эхэлчихэж байгаа. Тэгэхээр хуурашаад эхэлчихэж байгаа учраас гөрүүлс хөдөлгөөн нь багасна шингэн алдаад эхлэхээр. Тэгээд нөгөө хоошоогоо гарч явах хэвээр юм маань жоохон удаашраад эхэлнэ тийм ээ. Энэ үед бол тэрийг жоохон одоо хурцсах тийм ээ. Гидсэнд одоо ачаал өгөхгүй амрах зорилгоор бол тосон туулгуудыг бол хэрэгэлдэг. Тосон туулга бол одоо бүр 5 литр юм савлгаатай байгаа шүү дээ. Нөгөө паразитын юмнууд бол маш хэмжээгээр бага байтг шүү. Тэрийг бас ялгаас паразитын туулгын тухайд нөгөө таны одоо би өөрөө хэрэгэлдэг гэсэн тэр туулга маань бол нөгөө бүх одоо бид адууны бид байж болох тэр туулга одоо нөгөө паразитууд бүгдэнд нь нөлөөлөх үү? Тий, бүгдэнд нь нөлөөлөх. Ер нь бол тэрийг авчих юм бол бүх паразитууд гарах боломжтой юм байна. Тэгээд 14 хоногийн хугацаатаа 2 удаа давтаж өгнө л гэсэн үг. За паразитын туулгыг өгөхдөө хавар өгнө. Тэгээд намар өгнө. Жилд 2 удаа гэсэн. 10 сард гэж 5 минут ярьжсэн тий. Зөв. Одоо яг паразитын туулахыг хэвээр. Өгөнд бол яг нөгөө ялгааны нийслэг зогсчихороо бол туулгаа бол өгч болдог. За дараагийн нэг асуудал болохоор нөгөө биохимийн буюу одоо нөгөө адууны өвлийн үе эхлэхээс өмнө үе салгахаас өмнө биохимийн шинжилгээ аваад ер нь одоо ямар эцэс бодис дутагдсан байна вэ гэдгийг тодруулаад дараа нь бас эхлүүлээд илүү үр дүнтэй байх тухай өмнө нь бас ярьжсэн. Тэгэхээр энэ талаараа бас дэлгэрүүлээд ярьж өгөө. За тэгэх. Одоо яг манайх чи нөгөө жилийн одоо баг 4 өдрөлд тохон мордууд бол одоо бэлтгэдэг болчихлоо шүү дээ, тийм ээ. Ачаалууд бол маш өндөр ачаал авдаг болсон. Олон уралдсан адуун дэр бол тодорхой хэмжээгээр бодис хэлцээнд бол өөрчлөлт орно. Тэр чинь уралдаж байгаа амьтан учраас өөрт байгаа бүх юмал зарцуулж байна, тийм ээ. Зарцуулж байгаа. Тэгэхээр яг оруулж ирэнгуудаа биохимийн шинжилгээ өгөхийн давуу талууд гэж байна. Нэгдүгээр тухайн адуу маань эрүүл байна уугүй юу гэдгийг мэдчих болчихж байгаа. Одоо хэрэг байна уугүй юу тийм эрүүл байна уугүй юу. Эсвэл одоо зарим нэг шинжилгээнүүд дээр өөрчлөлттэй гарч болно шүү дээ. Тэгвэл энийг бүр одоо уяаны ажил эхлэхээс өмнө эрүүл болгож одоо эмчэд хандаад эмчилгээ хийх боломжтой болчихж байгаа.
А 3 дугаарт болохоор хаана ямар асуудал байгаа гэдгийг одоо нарийн шинжилгээний аргаар тодорхойлж болно. Тийм ээ. Одоо ингээ хүн өвдөнгуудаа хүн эмнэлэг дээр очихоор цусны шинжилгээ хийлгээд иргээд явуулчихдаг тийм ээ. Тэгээд цусны шинжилгээ хийлгээд ирэхээр харж агаад бөөрөн дээр асуудал байна, илгэн дээр асуудал байна гэдээ ингээ хэлээд өгчдөг үстэй. Тэрэн шиг яг адуун дээр ч гэсэн тэгж харж байна. Тэгэхээр за тэн дээр биохимийн шинжилгээний дотор болохоор цусны дэлгэрэнгүй гэж байгаа. Энд болохоор нөгөө цусны дотор талд байх ёстой эсүүдийн хэвийн хэмжээнүүдийг үзчихдэг. Жишээ нь цагаас ихэд бол нэг адуун дээр 7-оос 10,000 гэд заасан байдаг. Хэрвээ 10,000-аас дээшээ гараад 17, 16,000, 20,000 болчих юм бол энэ адууны бие махбодын аль нэг хэсэг газарт маш их үрвсэл явж байна гэдгийг л заагаад өчөж байгаа. Тэгэхээр нөгөө шинжилгээний хариугаар хөөж байгаа л тийм ээ. Уушиг нь үрвссэн юм уу, бөөр нь үрвссэн юм уу гэд хараад тэгээд тэнд тохируулсан эмчилгээний арга хийх боломжийг бүрдүүлж өгдөг. Тийм учраас тухайн адууга эхнээсээ эрүүл байлгая тийм ээ. Одоо тэр амьтан чинь эрүүл байж иж өөрөөсөө гарах бүх хурдаа гаргаж чадна ч тийм. Гэтэ мэдээж нөгөө уяаны арга чухал. Тэгэхээр цагаа эмчиж байгаа байхгүй. Тэгээд цагаас гадна бас хөрөнгө мөнгө чи өвлжгээд хийжгээд үр дүн гаргахгүй яах вэ тий. Тэр чи одоо тэр нэг судалгаа гаргасан билээ шүү дээ хүмүүс. Тэгвэл уяачтай л гаргасан судалгаа л да нэг адууг тижээхэд ойролцоогоор нэг 2 саяас 2 сая 800 зарим нь одоо 3 сая төгрөг гарч яана гинэ нэг адуунд. Тэгэхээр чи нөгөө 30 адуу тижээд гिचний зардал гарч байгаа үлээ тийм ээ. Тэр нь оруулж ирэхэд одоо янз бүрийн байдлаар нөгөө адуу нь эрүүл бус байх юм бол тэгээд өвөлж ингээд тэжээл идээд хаваржингаа ажил хийлгээд зумжингаа ажил хийлгээд амжилт байхгүй. Тэгвэл бас хэцүү үстэй тийм ээ. Нөгөө эрдэсийн тухайд эрдэс дутагдлын тухайд ер нь хэрэг нөхөх хэрэгтэй байт юм болоо. Уяаны буюу хурдан морьнд одоо давмаад одоо илүү төлхөө тохиолдог эрдэсийн дутмагшил нь юу вэ? Одоо бол яг ингэж байгаа юм. Эрдэс ярихаас өмнө нэг шингээ алт заавал ярих шаардлагатай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр шингэнийг болохоор эсийн доторх, эсийн гаднах гэж хоёр ангилчдаг. Эсийн гаднах шингэн нь болохоор алдагдчих дууссаар байгаад тэгээд сүүл рүүгээ эсийн доторх шингэнээ задалдаг. Энийг болохоор манай уяачд болохоор эхэндээ сайхан хөлс гарч байгаа сүүл рүүгээ хөлс нь багсаад хөлс нь шургачлаа гэд ярьдаг тийм ээ. Тэр чинь бол үндсэндээ эсийн гадна талд байгаа шингэн ингээд дууссан. Тухайн амьтан чи өөрөө амьд үлдэхийн тулд эсийн доторх шингэнээ яаж нь задалж байна. Тэгэхээр эсийн доторх шингэн багсаад ирэхлээр бие махбодоос гарах ёстой хөлс гарахаа бичиж байгаа. Дээр нь нөгөө хил атах юмгүй төсөж байгаа. Адууны хил атах гэдэг одоо манайхны дунд нэг юм байна шүү дээ тийм ээ. Тэр хил атах асуудал үүсч эхэлчихэж байгаа. Тэгэд мэдээж амжилт яана гэсэн үг буурчдаг. Тэр шингэн дотор гол одоо нэг 7 төрлийн элемент байдаг. Одоо наатр гэж хамгийн түрд. Одоо манайхны нэг наатр болоор тийм ээ 10% наатр гэсэн үг шүү дээ. Тэгээ кальц байгаа. Магний байгаа. Тэгээд фосфор байгаа. За тэгээд сүүл рүүгээ болохоор зис төмөр гэдээ явчихдаг. Тэгээд энэ шингэнүүд ингээд алдагдсаар байгаад энэ алдагдсан шингэнийг яг бие махбод өөрөөсөө гаргаж болно л т. Нэгэнт бие махбод байх хэвээр тэр нөгөө эрдцүүдийн хэмжээ бага байх юм бол үйлдвэрлэж авах боломж нь бага болчдөг. Тэгэхээр биохимийн дэлгэрэнгүй шинжилгээ хийхдээ болохоор энэ эрдцүүдийн бас гаргаад ирдэг. Яг энэ дэр ганцхан тэр нөгөө нэг кальцийг болохоор цуснаас одоо үүсгэхэд бас нэг жоохон түүхтэй байдаг гэд шинжилгээ хийх хүмүүс бол тэгж идэг. Энэ шинжилгээ хийхэд бол ерөөсөө ганцхан юуны аппарат л ашиглаж байгаа шүү дээ. Биохими аппарат. Тэгээд энэ дэр цусны дэлгэрэнгүй ичиж байгаа. Дээр нь ингээд эрдцүүдийн үзчихэж байгаа. Жишээ нь кальц, фосфор, магний эднэр дутагдж байгаа дунд болохоор бас амжилт гаргахад хэцүү. Ягаад гэх юм бол одоо кальц, магний, фосфор эднэр чинь болохоор булчингүй үйл ажиллагаанд давхар нөлөөлдөг. Тэгэхээр энэ дутамгшил байгаа адуу болохоор өөрөөсөө гарах нөгөө булчинд ирэх энергиудээ зөв хойрлж чадахгүй тийм ээ. Одоо манайхны морь уйж байгаа нэг шалтгаан бол ерөөсөө нарийнхан ширхэгтэй булчинг ажил дасгал хийлгэсээр байгаа л хэмжээг нь бүдүүн болгоод тэгээд нөгөө 10 км явдаг адууг ажлын ачааллаар явуулсаар байгаад 20 явуулдаг ч юм уу тийм ээ. Ерөөс энд л байгаа шүү. Тэгэхээр байнга булчинд нь энерги үсээд тэр булчин тэрүүгээр тэжээл авчих шаардлага гардаг. Тэгэхээр энэ тухайн адуунд байхгүй. Дээр нь бид ингээд нөгөө биохимийн үзээгөө тийм ээ.
Дээр нь энэ эрдэсүүд дутагдсан тохиолдолд бидний нүдэнд бол энэ эрдэс дутагдсан байна гэж бол мэддэхгүй шүү дээ. Тэгээ ингээ харахад тийм нөгөө нэг шороод долоогоол мод мэрээл энэ төр гэл тийм шиг. Одоо хэдүүлэн хоёлаа нөгөө нэг юунаас эхэлж байгаа шүү дээ. Яг одоо ингээд тэжилд оруулахад байх вэ тий. Одоо ингээд энэ ид харахад болгоо сайхан тарган тийм ээ. Ямар нэгэн асуудал байхгүй. Одоо тэгэхээр нөгөө уяач маань энэ зүгээр байна л гэд харцдаг. Тэгэхээр энэ нарийн шинжилгээний даргууд хийлгчих юм бол нэгдүгürt яг адуугаа эрүүл байна уугүй гэдэг энэ мэд чинь хоёрдугаар өөрийнхөө одоо хөрөнгө цаг хугацааг хэмнэх боломжтой тийм ээ. Тэгээд энэ биохимийн дэлгэрэнг уучлаарай. Ер нь ямар үнэтэй нэмээ хөрөнгө санхүүгийн ярихлаар асууж байна. Одоо бол манад яг хийж байгаа газрууд нэг 80 мянга гарал хийж байгаа шүү. Нэг адууных тий. Тэгээ нэг адууных 80 мянга. Тэгээд энэ дотор бол 16 төрлийн эсүүдийг үзчихэж байгаа. За дээр нь нэг 7-8 төрлийн эрдэсүүдийг үзчихэж байгаа. Дуудлагаар очиж үзэх боломжтой. Дуудлагаар очиж үзчих болно. Яг хөө энэ ч нөгөө цусаа авангуудаа заавал машин дээр уншуулдаг байхгүй. Тусгай юутай одоо кит сомгтой. Тэрийг авчирж иж машинд уншуулаад тэр машин уншиж дуусангуудаа бол ингээд зөвгөд явцдаг. Яг хөө манай тийм зөөврийн юмнууд бол байдаг л да. Гэтэ тэд нар нөгөө нэг сомг нь арай үнэтэй. Жишээ нэг адууны цусыг үзэхийн тулд тэр сомг нь 150 сая төгрөг зарцуулах болчихж байгаа. Яг нуурах нь тий. Тэгэхээр 150-аар өөрөө нөгөө машин дээр үзэхийн тулд 150-ыг гаргана гэдэг чинь нөгөө хүнээс дахиад үйлчлэгээний хөлс гэж нэмж авах шаардлага гарна. Тэгэхээр ч арай үнэтэй болчихж байгаа. Тийм ээ. Манад бол яг боломжтой юмнууд нь болохоор 60-аас 80 мянган хордлох шиг байна. За. Биохим дээр иймэрхүү асуудал. Тэрвээ одоо эрдэс дутагдсан бол тухайн эрдэсийг нөхөө витаминчдын бусад зүйлүүдийг аваад хэрэглэж штэ тийм ээ. Тэр нөгөө нэг хамгийн гол нь шинжилгээгээр ингээд хариуг нь мэдчихэж штэ. Тэгэхээр тэр тижээлийн жор зохионгуудаа тэгэл гаднаас нөхөд явчихна тийм ээ. Тижээлийн жор зохион гэдэг нь яа гэсэн үг вэ? Одоо жишээ нэгэнт за энэ адуунд магний фосфор төмөр дутуу байна тийм үү. Тэгэхээр одоо энэ адуунд магний фосфор төмрөөр баялаг тижээл үг шаардлага гарна тийм ээ. Тэгэхээр энийг шууд нэг удаа нөгөө найрлага нь өндөр имийг аваачаад өгөөд бол нөхчихгүй шүү дээ. Заавал ингээд харж байгаа за 7 хоног энийг энэ бэлтгэлийг амаарна үгүй тийм ээ. За дараа нь энийг одоо нэг 10 хоног үгүй. Тэгээд дахиж шинжилгээг нь авч үзье гэдэг ч юм уу. Тухайн эмч бол өөрөө нөгөө ямар бэлтгэл сонгож байгаа гэдгээсээ шалтгаалаад тэгээд тижээлийн жор гаргаал тэгээд хянаад явчихдаг байхгүй. Тэгэхээр бүр боломжтой л гэсэн. Тэгвэл яг бололцоонд байх юм бол одоо намар, хавар хоёр удаа үзүүлээд явчих. Мөн л одоо би хэмээ тий. Хавар ууя эхлэхээс өмнө нэг үзүүлнэ. Тэгээд зарим нэг одоо амжилттай байж байгаад амжилтанд буурж байгаа дуунуудыг ч гэсэн гээд бүр хянуулаад явчих хэрэгтэй байхгүй. Манайхны дунд болохоор энд гоё байж байгаа л жоохон эвгүй болчлоо дараагийн сунганд гайг болчих чинь билүү гээд нөгөө нэг горилдгоор ингээ хараад идэг. Гаднаас нь харахад ингээд эрүүл юм шиг байгаад байдаг. Тэг горилдгоор за дараагийн сунганд гайг болох байлгүй гэдэг хараад тэгээ жоохон нэг хугацаа алдчихдаг. Тэгээд яг наадам тулсан үед очиод цусны шинжилгээ хийгээд үзэхээр одоо зарим нэг 4-5 хоногийн дотор л үйлчлэгээ үзүүлэх, хэмжлэгээ хийх боломжтой юмнууд байдаг. Наадам нь болохоор ингээд 2 хоногийн дар дээр ч юм уу 3 хоногийн дар дээр болох шаардлага үүсчихдэг. Тэгээд нөгөө хэлэхээр ингээд арай жоох эрт ханддаг байж л гээд. Харин тийм мэдээлэл өгөөс бас л тийм учраас одоо бид бас энэ татмагна подкастаараа малын эмч нараа цуурлаар өгөөд цурал ийм одоо мэдээллүүдийг зөвлөгөөнүүдийг өгүүлээд байгаа. Тийм бил ер нь уяачт бол айгүй маш энгийнээр ойлгомжтой зүйлүүдийг ярьж байгаа. Тэгээ би бас ховдоо бол ер нь баяртай л ах. Мэрдэн монголчуудын мөнхийн омог шиг. За хоёулаа ярилцах дараагийн сэдв болохоор нөгөө амьсгалын замын эмгэг үе хүйтэн сэрүүний үйлрэлтэй холбогдуулаад одоо төгөмөл тохиолддог эмгэгүүдийн талаар ярих хэрэгтэй. Би бол хамгийн дөрөв шүү таниад л гээд одоо тийм тэгээд адууны ханиад гэж юу жоохон ямарыг хэлээд байгаа зэрэг нөгөө төрөл зүйл гэдэг юм уу хөвчлийнхаа тухайд бас харилцаа адилгүй өөр өөр байдаг гэдэг зүйл ярьж байсан. Энэ талаар хэлээд мэдээлэл өгчгөө. За тэгт. За адууны ханиад гэдэг яг манай тохиолж байгаа юмуд нь болохоор вирусын гаралтай эмгэг. Ер нь бол бүх төрлийн ханиад ч болохоор дандаа вирусаар үүсгдэг тийм ээ. Одоо яг манай Монголд бол одоо Аз тохиолдолд нэг 4 төрлийн хэвшил байдаг ханиадны. 4 төрлийн хэвшил. Тэр нэг жил болохоор одоо уяачт ярьдэн шүү дээ. Энэ жилийн ханиад бол нэг айхтар байлаа.
энэ жилийн ханиад тарьцангой гайгүй тгийсгээд өнгөрчлөө гэд. Тэр нь болохоор ингээд хөвшлээсээ шалтгаалж байгаа. За ханиад ямар хадуунд хүрдэг вэ гэд нэг асуулт гарч ирж байгаа. За ханиад маань өөрөө амьсгалын замаар агаар салхиар тийм ээ одоо ус онгоц тижэл бүх юмар дамждаг учраас бүх адуу халдварлах боломжтой. Гагцхүү тэн дотор дархлаа нь үнэхэр сайн байсан адуу нь болохоор хөнгөнөр тусч болно. Хөнгөнөр тусаад тэр нь эдгэрчж болно. Энэ ханиатнаас гарч болох нэг том хүндрэл байдаг. Нэг том хүндрэл. Тэр хүндрэл нь юу байдаг вэ гэхээр энэ ханиад тусаад эдгэрсэн ч гэсэн уушгины дотор талд байгаа альваалууд цулсангуудын хэсэг газарт болохоор үрвслийн голомт архах хэлбэр рүүгээ шилжээд орчдөг. За энэ уушгинд тохиолж байгаа гэмтлүүдийг болохоор үндсэндээ хурц, архаг, цочмог дуу гэж ангилчихж байгаа. Хурцвдар гэж бас ангилчдаг. Ханиат болохоор хурц хэлбэрээр тусдаг. За хурц хэлбэрээр туснаа гэдэг болохоор амьсгалын замыг нийлэнх үедэл яана гэсэн үг. Дангуулах юм уу? Хамарнаа л гэсэн үг. За нийлэнх үедээ хамарчж байгаа учраас ханиад тусаад одоо хүн дээр ч гэсэн хэд хоног тусаад имчилгээ хийгээл эдгэрчдэг тийм ээ. Эдгэрсний ар дээр болохоор заавал энэ дотор талд альвеолын хэсэг газруудад голомтлсон одоо тэр үрслийн шүүтсүүд үлдчихдэг. Тэгэхэд энийг тухайн үед эмчлэхгүй бол архаг хэлбэр рүүгээ шилжээд архаг уушгины үрсэл болчдөг. Одоо пневмони. Тэгэхээр архаг үрсэл рүү болчоор хэвийн байх үедээ мэдэгддэггүй. Нөгөө ачаал өгөхөөр амьсгадаад байдаг тийм ээ. Эсвэл одоо дахиад сонгоо ажил хийж ирсний ар дээр болохоор хөвлийн хэсгээр ингэж удаан амьсгалаад идэг. Уг нь бол адуу 1 минутанд нэг 8-аас 16 удаа амьсгалж явах хэвээр. 1 минутанд 8-аас 16. Тэгэхээр миний ажиглалтнаар бол одоо хурдан адууны уушиг зүрхэн дээр бол нэг анатомийн харилцан адилхан ойлголтууд байдаг шүү дээ тийм ээ. Уг нь сайн одоо төрөлхийн уралдааны ч одоо хурдан адуу байх юм бол уушиг зүрх том байдаг гэдэг ч юм уу тий. Тэр бол яг шинжлэх ухаанч гэсэн байдаг л да. Одоо голчлон уралж байгаа адуунуудын одоо суллаг эргэтнүүд нь болохоор хэмжээгээр том байдаг. Том байна гэдэг чинь бол агаарын солилцоо цусны эргэлт илүү юу гэсэн үг сайн байна л гэсэн. За тэгээд 8-аас 16 удаа амьсгалах хэрэгтэй гэсэн тийм ээ. Тэгэхээр нөгөө уушиг асуудалтай байгаа үед болохоор одоо харахаа үргэлжлэлтэй болцсон байгаа үед болохоор нөгөө тооч ингээд ихсээд явчихна. Ойр ойрхон амьсгалангуудаа тоолоход ингээд 40 50 болдог ч юм уу тийм ээ. Тэгэхээр уушигны архаг үргэлжлэлд орсон адуудаа зөвхөн нэг талын хилтер архаг үргэлжлэлтэй байна гэж бодоход гүйцэд амжилт гаргах чаддгүй. Бусад одоо бүх зүйлүүд нь бэлэн болсон ч гэсэн амьсгал одоо амжилт гарах боломж нь байхгүй болчихдог. Яагаад гэх юм бол зүрхний баруун хувцас гарсан цус маань явсаар байгаад уушигны яр дээрээр дамжиж уушигнд одоо хүчил төрчээр баяжсан цусыг авчирч байгаа. Тэр хүчил төрчээр баяжсан цусыг авчирж өгөнгүүтээ нүүрсчлэн хийгээ авангуудаа буцаагаад зүрхний зүүн талын ховдол руу орчдөг. Энэ болохоор яг нэг цусны их хэрэгэлт бага хэрэгэлт гэж юм байдаг л та. Тэрүүгээр зохицуулдаг. Тэгэхээр нөгөө уушиг энэ хэсэг газар дүрвшилтэй байгаа учраас нэг ёсонд одоо бүдүүлгээр хэрэглэх юм бол уушиг нэг хэсэг газар ажиллахгүй гэсэн. Тэгэхээр уушигнд ирсэн цусыг одоо гүйцэтээр хүчил төрчийг шингээж авч чадахгүйгээс болоод уушигнд хүчил төрч илүүдэл үүсч болно. Гипокси гэж байдаг. За энэ илүүдэл үүсчих юм бол биеийн бусад бие махбод руугаа зөөвөрлөх ёстой хүчил төрчийн хэмжээнд асуудал үүснэ гэсэн. Тэгэхээр нөгөө булчингийн хэсэг газар сүүний хүчлүүд эрчимжээд эхэлдэг. Тэгэхээр булчингийн сүүний хүчил эрчимжээд эхлэхээр тухайн адуунд булчинд болохоор ядралт өгнө. Ядралт өгнө гэдэг чинь одоо цуцж яана л гэсэн тийм ээ. За ингээд цуцаа ирнэ гэдэг чинь болохоор үзүүр дээр одоо унжих суух манайхны хэлдгээр тийм ээ. Суулт ирээд байна үзүүр дээр унжилт ирээд байна л гэдэг. Тэрэнд яг нэг гол шалтгаан нь болохоор уушигтай холбоотой байж болно. Гэтэ одоо унжилт суулт ирэх бол маш олон шалтгаан байгаа шүү дээ. Тэн дотор хамгийн том нь болохоор уушиг ордог. За ханиатнаас гадна энэ уушигт тохиолддог бас маш олон төрлийн эмгэг байдаг шүү дээ. Манайхны дунд бол нэг гол алдаа гаргаад байгаа нь болохоор ерөөсө хамраас нь нусгаад гарлаа ханиалаа ханиат гэд утчихдаг. Тэгээд нөгөө хүнээс сонсон энэ сайн тэр сайн гэсэн тариануудаа хийгээд эхэлчихдэг. Уг нь бол энэ уушигт тохиолдож байгаа үргэлжлэлүүдийг
эхнээсээ одоо зөв үрвслийн хэлбэр хэмжээг нь тогтоонгуудаа тэрэнд зориулсан эмчилгээ хийх юм бол илүү сайн. Жишээ нь энд 8 төрлийн үрвсэл байгаа. Хамгийн их нь болохоор уушгины салсархаг үрвсэл гэж байна. Салс дүрвсэл, ширхэнцэр дүрвсэл гээд дотроо ингээд англиад тавьчихдаг. Тэгэхээр нөгөө үрвслийн хэсэг нь болохоор зөвхөн хамрын өндөд байж болно. Тийм ээ? Одоо энэ амьсгалын эхний хэсэг чинь бол хамрын өндөгөөс эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хамрын хөндийн цочмог үрвслийн үед хамрын өндөгөөс нус хоождог. Тэгэхээр манайхан болохоор энэ уушиг болохоо байнгутаад нус хоожод байна гэдээ ойлгоод байдаг. Үгүй. Хамрын өндийн үрвслээс болоход нус хоожж болно. Тэгээд төвөнхийн үрвсэл болоход нус хоожж болно. Тэгээд цагаан мөөрс болооны үрвслийн үед бол нус хоожж болно. Тэгээд гуурс болооны үрвслийн үед бол нус хоожж болно. Тэгээд хамгийн сүүлд уушиг нийлэн хүйдэ үрвссэн үед бол одоо ногоон төрлийн нус гараад идэг. Тэгэхээр хамраас гарч байгаа нус маань бас хэд хэдэн газраас гардаг байх нь тийм ээ. Тэгэхээр нэг одоо уушиг болохоо байлаа гэж бодохгүйгээр урдлын хэсгүүдийг бас давхар явах хэрэгтэй гэсэн үг. Үзэх шаардлагатай гэсэн. Уушигт асуудал гараагүй бусад төрлийн одоо юунууд уушигт одоо нэг хурж болох замуудын эхний хэсэгт үрвсэл үүссэн байж болно гэсэн. Тэр үед антибиотик хийх шаардлагагүй юм. За антибиотик хийхээс өмнө тэр нэг үрвслийг маш хурдан хугацаанд дардаг тийм ээ. Антибиотик чинь болохоор халдварын эсрэг. Жишээ нь одоо энд үрвсэл үүсгэхэд ямар төрлийн нян урьдчиж байна тийм ээ. Тэрнээсээ шалтгаалаад үн антибиотикоо сонгочод зүгээр байдаг. Тэрнээс гадна дааврын гаралтай тариануудаар үрвслийг маш хурдан хугацаанд дарчих хэрэгтэй. Энэ үрвсэл маань өөр 3 үе шатыг дамжиж байгаа байхгүй. Альтерацгийн гутаа дөнгөж нэг үрвсэл үүсэж байгаа үе. Эксудац гэдэг нь болохоор шингэн үүсдэг. Тэгээд пролиферац гэдэг нь болохоор эдгэрэлт үе шат. Тэгэд манайхан болохоор ер нь бараг л тэр эксудацаас хойшоо явах болохоор л эмчилгээ хийгээд байхгүй. Нус нь гойжод байдаг. Тэгэхээр дөнгөж энд үрвсэл үүссэн үед болохоор тэр үрвслийг хүчтэй дардаг дааврын бэлтгэлийг хэрэглэх ёстой. Тэр нь болохоор одоо дексаметазон байна тийм ээ. Дексаметазоны төрлийн бол маш олон тарай байгаа шүү дээ. Тэр дексаметазоныг тарчингуудаа энд гэмтэл үүссэн хэсэг газарт үрвслийн голомтыг дарагддаг. Тэр дарагдвал нөгөө дараагийн 2 үе шатыг дамжих шаардлагагүй. Ер нь хамарнаас одоо нус гараад ч юм уу нэг жоохон тиймэрхүү явж байгаа бол сайн дексаметазон гэж өгч юм. Тий. Одоо энэ нөгөө хүн дээр бол харьцалт их хэрэглээд байдаг шүү дээ. Хамраас нь нус гоожод байдаг. Тэр харьцлыг дарахын тулд хэрэглээд байдаг. Тэгээд дексаметазон ч өөрөө ер нь үрвслийн тариануудаас хамгийн хурдан хугацаанд үрвслийг дарах тариа байхгүй юу? Тэгээд ингээд хамрын өндийг эхэлж байгаа. Тэгээд хамрын өндийг яадаг вэ гэхээр агаарыг дулаацуулж өгдөг. Одоо гаднаас орж иж байгаа тийм ээ. Дээр нь болохоор шүүж өгдөг. Тэгээд дамжсаар байгаад уушигт очдог. Хэрвээ гинт хүйтэн агаараар ингээд уушиг амьслах юм бол мэдээж нөгөө уушигны дотор тал үрвсэх магадлал өндөр болчихно гэсэн. Тэр үртлэх замыг бол хамрын өндийн хариуцах юм ба шүү дээ. Адуун дээр болохоор яг хамрын өндийгээс нэг 4 өнди байгаа. Хамрын өнди одоо дээдэр үний гэдэг ч юм уу тийм ээ. Тэд нарыг яриад ах. Тэгээд явж итэл чинь болохоор агаарын уут гэж байдаг. Агаарын хөндич гэж байдаг. Одоо нэг ясандаа зүгээр агаарын нэмэлт уут байхгүй. Тэр болохоор ганцхан адуунд байдаг. Тэгээд шуунд бас байдаг. Тэрийг нь болохоор фабриц уут гэж нэрлэдэг. Тэгэхээр агаарын уудын маань дотроо ингээд агаарыг ян гэсэн үг. Яг багалзуурын хэсэг газарт ийм за одоо хэмжээг нэг гэж хэлмээр юм дээ. Нэг иймэрхүү хэмжээний уут байгаа. Тэгээд тэн дотор болохоор агаар байждаг. Тэгээд нэмэлт өөрт нь ян гэсэн үг шаардлагатай үед агаарыг гаргаж өгдөг. За тэгээд явсаар байгаад сүхэр мөгөрс гэдэг байгаа. Нөгөө нэг халахвч болж өгдөг. Тэгээд цагаан мөгөрсөн болоо төвөнг цагаан мөрс болоо гуурс болоо. За тэгээд гуурс болоо болохоор ингээд салаалангуудаа альволууд үсчихэж байгаа. Энэ альволууд. Энд бол маш төрлийн альвол байгаа. Тэгэхээр уушигны нэг тал нь болохоор энэ тал нь болохоор 2 хилтрээс энэ тал нь болохоор 3 хилтрээс бүрддэг. За тэгээд эрүүл байгаа адуунд уушигны одоо бүх хэсэг нь амьсгалахад оролцдог. Жишээ нь одоо энэ захын энэ хэсгүүдийг болохоор ингээд сулцангийн хэсэг гэж нэрлэж байгаа. Энэ сулцангийн хэсэг болохоор эрүүл байгаа үед зүгээр нэмэлт уут маягаар бичдэг. Нэмэлт уут маягаар. Энэ хизээ ажилтдаг вэ гэхээр
уушиг өрөвсөн тохиолдол тийм ээ. Эсвэл одоо нөгөө уралдаанд сунгаа ажил хийсэн үед болохоор тухайн үед энэ уушигны нэмэлт талбайнууд ажилладаг. Тэгэхээр нөгөө уушигийг шинжилнэ гэдэг чинь болохоор нэмэлт талбайнуудыг чагнаад үзчих юм шин. Хэрвээ уушиг асуудалтай одоо өрөвсөлтөө архсан байх юм бол энэ нэмэлт талбайнуудад шуугаа орчно. Тэгэхээр энийг уушигны аль нэг хэсэг газар тийм голомтлсон өрөвсөл байна гэдгийг мэдэх бүр боломжтой. Бид нэр гарвал хатгаа юм шүү. Шуутнаад энэ төр гэдэг. Хатгаа гэдэг болохоор үндсэндээ одоо яг уушигны тохиолж байгаа хурс өрсөлийг хэлчихэж байгаа. Тэгээ хатгаа гэдэг нь болохоор уушигны сахуулаад өрсөл гэж нэрлэлт юм л да. Уг нь бол манайхан зөвхөн нэг хатгаа гэд нэрлэлээс зарчихсан. Тэр бол яг хурц. Тэгэхээр энэ уушигны тохиолж байгаа гэмтлүүдийг болохоор чинь өрслүүд нь болохоор хурц, архаг, хурцвт цочмог гэж ангилчдаг. Тэгэхээр архах гэдэг нь болохоор энэ хэсэг газар за энэ 2 3 альвеол нь ингэж шингэн хоримтлагдаад үлдчихлээ тийм ээ. Тэгээд энэ архын хэлбэрээ ороод энд байж л байна. Нэгдээд хэсэгтээ бол байж л байна. За тэгээд эмчилгээ хийсний ар дээр болохоор энийг нөгөө шимэгдүүлэх эмчилгээ гэж хийдэг. Тэгээд сэвэрлэх эмчилгээ, өрөвслийн дарах эмчилгээ гэдэг нөгөө дистаралууд байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр юм шиг явж гэн ачаал өгөөд ирэхээр л нөгөө амьсгал бий болно. Ажил гэж ирсний дараа амьсгаа нь удаан дарагдаад байна. Тийм ээ. За тэгээд үзүүр дээр унжиж болно. Энэс шалтгаалж амнаас нь ч хүртэл аюул босч болно шүү дээ. Энэ чи уралдааны үед одоо хамгийн гол хэрэгцээ нь уушиг зүрхээрээ дамжаад явж байгаа ч одоо сусны эргэлт, агаар эргэлт тийм ээ. Тэгэхээр энэ агаар эргэлт дутуу явагдана л гэдэг чинь бол амжилт гарах боломжийг нэгдүгээрт хааж байгаа. Хоёрдугаарт амнасаа алдах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Тэр үед бол яг нөгөө хүмүүс бактеричлаа гэдэг хэлдэг байсан шүү дээ тийм ээ. Одоо үед болохоор энэ бактери бол ер нь баг тохиолдохгүй байна. Яагаад гэх юм бол нөгөө байнга л ингэж дасгал сургалт хийгээд байгаа. Энэ уушиг маань дасгал сургалт эхлэегүй байгаа үед энэ дасгал сургалт хийх одоо боломж нь бүрдээгүй байдаг. Өөрийнхаараа байна тийм ээ. Дасгал сургалт хийх тусам энэ маань дасгалтайгаа дасдаг. Тэгэхээр хожимдсан адуу манайхын ширүүн ажил хийгээд явцдаг тийм ээ. Одоо энэ хэд хоног давтаад хийчихээ арай тарган байна гэд. Тэгэхээр нэг уушиг зүрх чинь дасаагүй байгаа учраас тэр адуунд янз бүрийн одоо асуудлууд үүсдэг. Тэгээ уяачдын дунд болохоор одоо хөндөр суучлаа, эвгөө олцлаа, гидсээ татаад ихэрлээ, ажил нэгчлээ гэдэг үстэй. Тэр чинь ерөөс энэ суллаг эрхтнүүд нь ажил хүлээж авах боломж нь бүрдээгүй байгаа үед хитрхийг ачаал өгснээс шалтгаалаад бодис хэлцээний түвшинд л өөрчлөлт орчиж байгаа байхгүй. За. Таасаа ингэж ирсэн. Ханидыг амьслын замын юу учраас бүхэл төрлөөр нь одоо адуулах болон одоо нөгөө адуунууд авах боломжтой тий. Гэхдээ нөгөө биеийн дархлаанаасаа болоод хүндүү хөнгөн хөлбрээр үү гэдэг нь одоо өөр байдаг адуунаасаа шалтгаалаад байна. Тэгвэл дархлааг яаж сайжруулах хэрэгтэй юм бэ гэдэг тухайн асуудал ярих тустай болно тийм үү? За дээрэс нь дархлааны тухай. Хоёрдугаарх нь гэх юм бол ийм уяачтай маш их таар. Уг нь ханидны вакцины хийлгэсэн. Тэгсэн чил ханиад төрчээд байгаа. Энэ вакцинууд нь муу байна гэдэг ингээ яриад байна. Тэгэхээр энэ хоёр асуултандаа хариулт өгөөч. За. Вакцины хувьд бол одоо яг үнэ хэлэхэд манай сонголтгүй болчиход байна л та. Одоо яг Монголд орж иж байгаа бол ганцхан төрлийн вакцин байна. Тэр вакцин болохоор ханиадны одоо H1, H3-ууд л нөлөөлнө. Гэтэл ханиадны тухайн жилээсээ шалтгаалаад хөвшил нь өөр байгаа. Дээр нь одоо эн чинь бүр нөгөө цаг агаар ингээд гадна орчинтойгоо тасаад дандаа үүсчнүүд нь тийм хуримтгай байдалд орох тохиолдлууд ажиглагдаад байгаа. Тэгэхээр хичнээн H1, H3-ын вакциныг тарьчлаа тийм ээ. Дараагийн төрлийн ханиад нь зүгээр одоо H5, H6 байдаг ч юм уу. Тэгвэл энэ ханиадны вакцин ч болохоор тэрний эсрэг үйлчилж чадахгүй гэсэн. Тэгэхээр авдаг. Яг нь миний одоо ном судрынаас уншиж байгаагаар бол энэ оны сүүлээр байна уу? Японд тийм 5 төрлийн ханиадны хам вакцин гарах тийм судалгааны ажил явагдаж байгаа юм байна. Тэр нь юу гэсэн бэ гэхээр Азийн одоо орнууд байна шүү дээ. Энд нийтлэг гардаг 5 төрлийн ханиаданд тавланд нь үйлчлэх тийм ханиадны вакцин үйлдвэрлэж байгаа л гэсэн үг. Нэг жил манад энэ ханиадны вакциныг туршилтаар нэг орж ирсэн шүү дээ. Туршилтаар зарим нь одоо хүмүүс худалдаад ирсэн баг. Тэгэд айгүй их сайн нөлөөлсөн. Тэр нь одоо манай нэг биокомбинатаас үйлдвэрлэж байгаа
хатуу тэмээний томоогийн вакцин гэж бас байгаа. Мгм. Энийг бас хүмүүс их хэрэглээд тах шиг. Хэрэглэх нь зөв. Вакцин гэдэг бол ерөөсөө юм байхгүй юу? Өвчтэй одоо ханиатаар өвчлөсөн мал биш үү? Тэрнээс дээж авангуудаа тэгээд тэрний үүсгчийг аваад хүчийг сулруулад хоруу чанарыг багасгангуудаа шууд адуун тарчиж байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө хоруу чанарыг багасгасан үүсгч маань байна шүү дээ. Энд чинь вакцин ч юм бол дандаа амьд байгаа шүү дээ. Тэгээд тарчгаараа өөрийнхөө бие махбодын антигийн таних чанараар нь тэрний эсрэг үйл ажиллагаа явуулчихж байгаа. Нөгөө вакцин маань хүчин сулруулсан учраас бие махбодын дархлаа тэрийг дийлчихэж байгаа байхгүй. Тэгээд дийлчихэж байгаа учраас тэнд дархлаа тогтно гэж байгаа. Дархлаа тогтно гэж байгаа. Нөгөө гаднаас вакцин тариаг байхад орж ирэн. Тэгээд бие махбодын хариу урвал гэж нэг юм ажиллана шүү дээ. Тэр чинь ингээ 3 шатыг дамжиж байгаа. Тэгээд хэрвээ бие махбодын дархлаа сайн байх юм бол тэрийг тодорхой хэмжээгээр хаалт хийж чадчих байгаа. Дархлаа муу байх юм бол шууд яа гэсэн үг. Нөгөө вирус чинь тухайн бие махбод өөрөө ичдэг тийм хуримтгай байдалд оронгуудаа бие махбодыг бүхэлд нь ичиж байгаа. Асуудалтай болчихж байгаа гэсэн. Дархлаа гэдэг маань хэд хэдэн зүйлээс шалтгаалдаг. За энэ бол хэрглэж байгаа одоо хоол хүнс тийм ээ. Тэжээлээ шалтгаалж байгаа. Тэгээд ачааллаа шалтгаалж байгаа. Дээр нь тухайн адууныхаа өөрийн физиологийн онцлогтой холбоотой. Онцлог. Одоо зарим нэг аднууд өөрийнхөө бие махбодын чадамж гэдэг нэг юм байна шүү дээ. Тийм ээ. За дархлааг дэмждэг гол юмнууд нь болохоор дандаа интерферон уургууд байдаг. Уургаар дархлааг яана гэсэн үг. Дэмжнэ л гэсэн үг. Дархлаа дэмждэг бас тусдаа бэлдэмнүүд байдаг. За жишээлбэл Жишээ нь одоо манай Оросоос орж ирдэг Никсоперон гэдэг нэг хүчтэй тийм дархлаа дэмжигч. Дээр нь болохоор дөнгөж нэг урлах гэж ядчих тийм ээ. Маргааш уралдана гэсэн чинь оройн адуун ханиагаад байдаг. Тэгэхээр тэр ханиалгын хүчтэй дардаг дархлааг дэмждэг тийм Никсоперон гэж байгаа. Дээр нь бодисын солилцоог дэмждэг тарианууд байна. Одоо нэг катовил байдаг ч юм уу, ботосол байдаг ч юм уу тийм ээ. Одоо маш олон байгаа шүү дээ. Олон байгаа. Дээр нь бол яг нь витаминуудыг хэрэглэж болно. Тэгэхээр витаминууд хэрэглэхээр хэд хоног яаж хэрэглэх вэ гэдэг асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр B болон С-ийн төрлийн витамин болохоор хэд хоногч хэрэглэж иж болдог. Яагаад гэх юм бол нөгөө илгэнд хоримтлал үүсгдэг. Одоо нөөц хэмжээнд одоо хоримтлагдаад тэр нөгөө байх ёстой хэмжээнээс ихтэй дотоод одоо өөрчлөлтөнд оруулахгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Бусад төрлийн витаминууд болохоор тодорхой хугацааны дараа илгэнд ингээд хоримтлагдаад эхэлждэг. Тэгэхээр олон хоног витамин өгөөд эхлэхээр илгэнд нөгөө нөөцлөх хэмжээнүүд маань ингээд их болоод явчих штэ. Тэгэхээр бодисцэлцанд муугар нөлөөлдөг. Тэгэхээр манайхны дунд бас тэр нөгөө витамины зөв хэрэглээ гэж нэг юм байна. Тэгэхэд ингэдэг байхгүй юу яач эхлээд өгөөд явж исэн чинь айгүй гоё байсан чинь сүүл өрөөгөө аваачаад болохоо ажиллаа гэдэг. Тэр чинь тунгийн нэвтрүүлсэн. Нөгөө үгстэй хоногийн ингээд нэвтрүүлсэн. Тэгэхээр Б болон С-ийн төрлийн витаминуудыг бол хэрэглэж болно. Бусад төрлийн витаминуудыг яг зааврын дагуу тунгараад яана гэсэн үг. Ханиадны вакциныг жилд одоо хэд удаа хийх хэрэгтэй юм бэ? За. Дээрэс нь хугацааны хувьд гэж байгаа. Өөрөөр хэлбэл би миний ойлгосноор вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа тухайн биед одоо эсрэг бий гэдэг юм уу? Одоо тогтож байгаа гэж ойлгож байгаа. За. Ер нь бол яг ханиадны вакциныг хийлгэснээс 21 хоногийн дараа одоо дархлаа тогтдог. 21 хоногийн дараа. 21. Тэгэхээр ийм байгаа. Манайд хэрэглэж байгаа вакцинууд болохоор одоо өнөөдөр тарилаа тийм ээ. 21 хоногийн дараа давтаж нэг тарина. Ингээд 2 тун болчихж байгааз. Энэ 2 тун маань үндсэндээ 6 сар бие махбодыг хамгаалах бүрэн боломжтой. 6 сар. Тэгээд 6 сар боллоо. Тэгэхээр дахиад тэр вакцинаасаа одоо нэг шилийг авч тарьж болно. Эхлээд 2-ыг тарьсан тийм ээ. Дараагийнх дээр болохоор дандаа нэг нэгээр явчих юм шүү дээ. 6 сарын зайтай. Морьд монголчуудын мөнхийн өмг шиг. Тэгэхээр нөгөө эхнийх нь 2 тун дараагийнх нь 1 тун гэсэн шүү дээ 6 сарын хугацаатай. Тэгэхээр чи нөгөө 3 дахь одоо 2 дахь удаагийнх нь давталт нь бол 100 буюу халуун дулааны улиралтаас таарах юм шүү дээ тийм үү. Тэгэхээр 100 ч гэсэн вакцин хийж болно гэж ойлгохгүй. Одоо яг манай уяач бол ингэж л тааруулдаг байгаа.
Одоо ингэ 11 сард ороод ирлээ шүү дээ, тийм ээ. Тэгээд вакцина тарчиж байгаа. Тэрний давталт нь болохоор 5 сарын дундуур болчихж байгаа шүү дээ. Одоо 6 сар дөнгөж 6 сарын ихэр ч юм уу тий. Тэнгуутаа нөгөө ногоонд гарахтаа тариад гаргачихж байгаа. Тэгэхээр хугацааны үед болохоор ямар ч асуудалгүй болчихж байгаа. Нэг нь одоо ажил хийхээс одоо эхлэхээс өмнө нөгөөх нь одоо бүр ногоонд гарахтаа тарчиж байгаа. Тэгэхээр вакцин гэдэг чинь бол мэдээж тарьсан үед бол тодорхой хэмжээний бие махбодд бол одоо харийн шинж үзүүлнэ шүү дээ. Тэрийгээ дагаад мэддэхгүй ч гэсэн цаагаараа бие махбодын бодис солилцоонд бол өөрчлөлт орно. Тэгэхээр нөгөө уяа эхэлчихэд байгаа ажил хийж явах үед авчиад вакцин тарих юм бол бас буруутчих. Тэгэхээр энэ вакциныг хийжээ тарих гэхээр дандаа л нөгөө ажил эхлэхээс өмнө. Тэгэхээр хугацааны үед бол ерөөс 11 сар тэгээд 5 сарын сүүл гэхэд бол яг л таарч байгаа. Тэгэл явчих болно л гэсэн үг. За ханиад буюу том уу? Одоо уушгин амьсгалын замдууд бол хөвтүүлнэ. Үүнээс гадна амьсгалын замын эрхтэнд одоо адууны амьсгалд нөлөөлдөг, амьсгалын зам эрхт уушгинд нөлөөлдөг өөр ямар юмгууд байж болох вэ? Ханиаднаас гадна өөр юу нөлөөлж болох вэ? Тэгээд эхнээс яах юм бол хамрын үнд өрөвсөл гэж байгаа. Тэгээд төмхийн өрөвсөл. Цагаан мөгөр солооны өрөвсөл, гуур солооны өрөвсөл. Тэгээд уушгины сулцангийн өрөвсөл гэж байгаа. Тэгээд эднэр нь болохоор өөрөө бас нөгөө 8 хэлбэр болгож тавьчихдаг. Сахуулаад юм, илдэс тийм үү, тийм ээ. Тэр нь болохоор яг нөгөө өрөвслийн хэлбэр хэмжээнээсээ бол харилцан адилгүй болчдөг. Бидний хувьд болохоор нэг имийг л ойлгох хэрэгтэй. Уушгинд хурц өрөвсөл байд юм байна, архаг байд юм байна. Тийм ээ? Архаг байд юм байна. За хурц өрөвсөл юунаас бий болдог вэ гэхээр дөнгөж хүүтний одоо сэрүүний өдрөд эхэлж штэ. Энэ үед болохоор одоо хүчээрээ нэмгэн байгаа, тийм ээ? Зунжингаа одоо оролцсон адуу болохоор бэлчээрээр явж байгаа явцад даарснаасаа шалтгаалаад уушгинд өрөвсөл авч болно. Энэ болохоор уушгины сахуулаад өрөвсөл гэж байгаа. Нэгдүгээр хоёрдугаарт болохоор нөгөө байран малгатаад байжгаад тийм ээ. Одоо зарим нэг хүмүүс чинь болохоор битүү байранд мордуудаа тэжээдэг болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэнд битүү байранд байжгаад гинт хүүт орчинд гараад хүүт туусуулаа тийм ээ. Тэгэн гутаа цагаан мөрсөлөөн өрсөл авч болно. Ингээл ханиагаад идэг. Тэгэхээр нөгөө хүмүүс болохоор энэ байрнаасаа шалтгаалж ханиаж яндал гэдээ ойлгочдөг. Тэр байрнаасаа шалтгаалж ханиаж байгаа нь болохоор ерөөсөл шээснээс ялгарч байгаа амиак шүвтрээ хий. Тэр чинь байнга ингэж амьсгалаар явчихж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд олон хоног үлчтэйд эхлэхээр хамар үндийн сочролд ордог. Тэгээ хамар үндийн сочролд орохороо өрөвсөж эхэлдэг. Тэгэхээр байран малгаанд байлгаж байгаа дуу болохоор нэгдүгээр агаарчлалт бол хамгийн сайн байх хэрэгтэй. Уг нь бол ингэж үзэж байгаа шүү дээ. Бид одоо гिचнээ ногоо өвс гिचнээ тижэл өгöd тийм ээ. Эн чинь бол дөнгөж бол үндсэндээ нэг тижээлийн одоо бие махбод үүсэх энергийн нэг 50% нь л эзэлж байгаа. Саана үлдсэн 50% нь хаанаас авах хэрэгтэй вэ гэхээр агаараас тэгээд салхинаас тэгээд энэ гадаад орчинд хөрснөөс өөртөө биедээ яана гэсэн үг энерги авч идэг. Тэгэхээр манайх нөгөө сайн тижээгээд сайн өвс өгöd ах юм бол гүйцэд энерги авчт юм байна гэж 50% л төгөр. 50% л авдаг. Тэгээд ойлгож болохгүй. Тэгэхээр заавал нөгөө агаарчлалт, салхилчлалт хамгийн шаардлагатай. Тэгэхээр байран малгаанд уяа мордуудаа тижээдэх хүмүүс болохоор байрныхаа агааржуултыг л хамгийн сайн бодолцох хэрэгтэй. Тэгээд явж байгаад ингээ ханиагаад эхэлдэг. Нус хоожоод эхлэн гутаа нөгөө нэг антибиотика тарчдаг тийм ээ. Тэгэхээр яг хөө тэр антибиотиканда дарагдаад тухайн үед бол гайг болцохоор нь болцлоо гэд явцдаг. Тэр нь явсаар байгаад ингээд уушгины гис газар дүрвсэл үссэн байж болно шүү дээ. Тэгэхээр гайг өнөө л гэд ойлгочдөг. Харин уушгины гис газарт архаг үрвсэл үүсчдэг. Энэ архаг үрвсэл үүсэн тохиолдолд бид гаднаас хараад мэддэхгүй. Ингээд зүг зүгээр юм шиг байж л. Хүмүүс бүрзийгээ сор морн алдагдал тийм шинж тэмдэглэхгүй юу? Тэр одоо бүр хүндэрсэн тохиолдол тийм ээ. Одоо жишээ нь амьсгалын замд тохиолддог бас адууны ханиатнаас гадна тэр ям гэдэг өвчин байгаа шүү дээ. Энэ альволууд гэдэг энэ синхруудыг нэлж байгаа. Энэ альволууд болохоор ингээд уушиг руугаа бүр тарахтаа сүүдрөөгөө бүр ингээд нарисчдаг байхгүй. Тэгэхээр нэг уушигны архаг үрвсэл болоход энэ альволууд зарим хэсгээр ингээд бөглөждөг. Нөгөө үрвслийн шүүдсийн шалтгаалаа тийм ээ. Тэр нь удаад эхлэхээр тэнд мөхлөг дэдүүд болгоод ургаад ингээд уушигны өөрийнхөө юм шиг болоод зарим нэг гурсууд тэнд бөглөждөг байхгүй. Тэгэхээр одоо бид
Уушиг нарахын үргэлжлэлийн тулд энийг үргэлжлэлийн дарах, сэвэрлэх, шимэгдүүлэх гэсэн имчилгээ давхар хийж явдаг. Тэгэд адууны ям өвчин гэж байдаг. Тэр нь болохоор энэ гуурснууд төр болохоор идээтэй товгрууд үүсчдэг. Яг адууны ям өвчнийг болохоор эмчлэг заалт байхгүй. Нөгөө зооноз өвчин учраас шууд устгадаг. Тэгээ манад бол 90-ад онд бол байхгүй болсон одоо бүр устгасан гэд зарлж исэн боловч сүүлийн үед Мерсерийн тэнд бол сонсогдоод. Тэгэхээр бас нэг гаднаас азар авч явах та тийм ээ. Гаднаас бол айлаас гүү авчираад азарганд гიშгүүлэхдээ заавал энэ ямын шинжилгээ хийлгэх шаардлагатай. Яагаад тэгж хэлж яах нэхэр ям гэдэг маань өөрөө бэлгийн замаар халтдаг. Одоо бэлгийн замаар халтдаг нэг 4-5 өвчин байдаг шүү дээ. Тэгэхээр бэлгийн замаар халтдаг учраас та өөр айлаас адуу авчирч байгаа тохиолдолд өөрийнхөө адуун сүргийн эрүүл мэндийг бодоод заавал тэр нөгөө зайлшгүй шинжилгээнүүдийг хийлгэж явах шаардлагатай. Энд дэр бол том байж болно. Нийлүүлэг өвчин байж болно, адууны ям байж болно, тийм ээ, ринопневмони байж болно, вирусын гаралтай артрит гэдэг эднэрийг бол ер нь заавал үзүүлж явах шаардлагатай. Манайханд бол энэ шилжилт хөдөлгөөн дээр бол ер нь хяналт тавихд бол аягүй хэцүү. Ингээд хүн авж ил байдаг тий, эргээл орж ил байдаг. Тэгэхээр энийг бас жоохон бодиттой ажил болгоод одоо гаднаас адуу оруулж ирэхдээ манайх чинь цэвэр азар авахдаа бүх шинжилгээг хийлгэж байгаа шүү дээ. Одоо тэрийгээд дотоод ингээд хөвшил болгож орчих хэрэгтэй байхгүй. Уушигын дээр бол нэг зүйлийг бол зайлшгүй ярихгүй болохгүй. За энэ юутай холбоотой гэхээр зуны улиралт байна. Ажил хийгээд нэхэлдэг нөгөө адуу нь болохоор ингээд хүчин буудаг. Хүчин буудаг гэдэг одоо манай нэг уяачтай хэлээр хэлж байна л да. Хүчин буудаг гэдэг чинь тарах хүч тийм ээ. Тэгэхээр буухгүй болохоор хүйт усаар цогтөг. За тэгдэг. Тэ одоо цээжин би ингээд заримдаа бүтэн биер нь хүйт усаар цохиод идэх тийм ээ. Тэгэхээр эн чинь нөгөө байнга тэгж 4-5 хоног цохиод хахаар уушиг гадна талаасаа сочрол авчдаг. Эн чинь бол уушиг өрөвсөл авах нь болохоор ер нь хамгийн амархан шүү дээ. Одоо хүн дээр ч тэгдэг үстэй нэг жоохон хөлөрж агаад гадаа гараад хатгаа болчдөг тийм ээ сахуулаад өрсөл. Тэрэн шиг адууч гисэн одоо нэг жоохон дарах ч юм уу эсвэл халуун газар байж агаад гадаа одоо хүүтэнд гарах ч юм уу тийм ээ. Эсвэл хөлстэй байх үед навчаад хүүт усаар зогсноосоо шалтгаалаад энэ уушиг мань өрөвсчдөг. Жишээ нь одоо энэ 100 би нэг хүний уян дээр очиж мөр үзэдэг хичээхээр ночлолд. Тэгэд ихний нэг 7-8-аар үзүүлж байгаа хэрэг. Тэгсэн уушигнууд нь болохоор ерөөсөө бүгд өрөвссөн. Тэгэхээр би ингээд асууж байгаа. За хүүтэн бороонд цохиулсан уу? Тэ? Яагаад гэх юм бол нэг уушигнаас гарч байгаа юмнууд нь бүгд ижилхэн байгаад байгаа юм. Тэгэхээр энэ ямар ч байсан нэг гадны одоо тийм хүүтэн зүйл нөлөөлөд ингээд уушигнууд нь бол өрөвссөн байна. Тэгэхээр уушиг өрөвссөн гэд хэлэхэр нэг нус гарахгүй байгаа штэ гэдэг юм. Уушиг өрөвсөд бол нус гарах шаардлага байхгүй штэ зарим тохиолдолд. Тэр чинь зүгээр нэг архаг хэлбэрээр ороод явж л. Тэгэхээр тэр хүүт усаар сохиж өрөх дээр нь бас болгоомжтой байх шаардлагатай шүү. Тэгээд хүүтэн бороо нөлөөлөх юм шүү дээ. Тэг хүүтэн бороо нөлөөлнө. Одоо манай яч чинь бороо орохоор л ерөөсөө л нэмнээд байдаг үсттэй тийм ээ борооны нэмнэгээд тэр чинь нөгөө бүр ингээд хүчин нэмгэрээд бүх ажил нь одоо бэлтгэл сургалтанд жигдэрсэн байгаа шүү дээ. Тэр үед бол борон цохиулах бол ямар шаардлага байхгүй. Зүгээр одоо хүүтэн газар байсан ч гэсэн заавал яаж ах хэрэгтэй гэсэн нэмэх шаардлага гардаг. Дээр нь намжлалын замд яг хамрын үндийг би түрүү ярьсан тийм ээ. Дээр нь цагаан мөгөр солоо гэж байна. Цагаан мөгөр солоо өрөвсөж болно. Цагаан мөгөрсөн хоолоо өрөвсгöd ханиалгана. Гэтээ тэр ханиалгын шинж нь болохоор ингээд 3-4 удаа давтаж ханиалгадаг. Нэг дор ханиалгадаг. Тэг нэг дор 3-4 удаа ингээд давтаад ханиалгадаг юм бол энэ юу гэсэн үг вэ? Цагаан мөгөр солоо. Эндээс нөгөө нойтон авиг гэж байд юм л та одоо манай мал эмнэлгийн хэллэгээр нойтон байж болно, хэржиг нүртэй байж болно, хуурай байж болно. Гуурсаалаа өрөвсөн тохиолдолд болохоор бүх санаас ингэж бөгшүүлж ханиалгадаг. Тэгэхээр энэ ханиаж байгаа ханиалгын дуу чимээнээс нь шалтгаалаад аль хэсэг газар дөрвсөл үүссэн байж болох вэ гэдгийг бас давхар яа гэсэн үг шинжилж болно. Дээр нь мэдээж чагнуураар чагнж үзэхэд болохоор энэ гуурсаалаа цагаан мөгөрсөлнөөс гарч байгаа авинууд нь болохоор ингэж амьсгал авал хоёр тэр тод болчдөг. Тэгээд заримдаа дундуур нь одоо нэг эмхийн шуган гээд эсгэрсэн ч юм уу хэржигнсэн ч юм уу тийм ээ. Тим дуу авинууд бол сонсогддог. Тэгэхээр уушгийг эрүүл байлгая л гэж бодож байгаа бол одоо тэр уяа эхэлсэн цагаас ч юм уу тийм ээ. Ахуулаад дааруулахгүй байх хэрэгтэй. Дээр нь болохоор гашаа ороогоо маш сайн цэвэрлэх хэрэгтэй.
Жишээ нь одоо өвлжингээл нөгөө бастаага байгаад байдаг. Хавар болохоор ингээд юм тургаад байдаг тийм ээ. Тэр нь хамрын өндөд нөгөө хамрын нөхөр ороод тэр нь ингээд гисэг газар дүрсэл үсээд тэр нь дамжирч болно. Тэгээд энэ анзаараад байхад болохоор тэр баасан дээр байсан адуунуудаас дандаа л ингээд нусгойчж байгаа. Харшлын гаралтай байж болох юм байна. Тийм харшлын гаралтай байж болно. Тэр нөгөө байнга ингээд нэг бүжигс юм нөлөөлж байгаа болохоор бол заавал амьслын зам тэнтэй сочрол авдаг байхгүй. Тэгэхээр хашаараа бол сэврэх байх шаардлагатай. Дээр нь даруулах байх хэрэгтэй. Тэгээд ажил хийлгэсний ар дээр ч юм уу заавал нөгөө манайхны гисэг байж байгаа тусалдаг тийм ээ. Тэрийг бас сайн баримтлах хэрэгтэй. Өвлөө улиралд бол яг одоо Монгол адуун дээр гайгүй харьцангуй гайгүй нөгөө зүчөнд тижээж байгаа сэвэр азаргнуудаа бол дандаа усын ингэж одоо зүчөнд нь хонуулаад ч юм уу тийм ээ. Ядахтаа тийм жаврыг гаргаж гүөх нэг тиймэрхүү юмнуудыг бол баримтлахад бол зүгээр байдаг. За энэ хамрын хөндөй буюу одоо цагаан мөгөрсөн хоолойч гэдэг юм уу гуурсан хоолой үргэлжлүүлсэн байгаа тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ? За эмчилгээний даргууд бол эмчилгээний даргууд. Тий, эмчилгээний даргууд бол харилцаа адилгүй байдаг. Үнэхээр одоо хурц үргэлжлэлтэй байх юм бол нөгөө цагийн антибиотикнд оруулаад явчихдаг. Би сүүлийн үед болохоор өөрөө нөгөө хүн эмнэлгийн тариануудыг ингээ хэрэглээд тэгээд үр дүнд хүрээд байгаа учраас хүн эмнэлгийн тэр нөгөө тетрацилтны бүлгийн антибиотикууд буюу одоо флокси, метрогол эднэрийг л голцлон хэрэглэж байгаа. Хурц үргэлжлэл. Энэ үед бол нөгөө ногоон ус шингэн ус гараад байгаа шүү дээ. Эхний одоо энэ гурс хоол энэ үед бол хөнгөн арай хөнгөн эмчлэх хэвээр бол гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед нь хийх даруйд нь саний таны явуулдаг хэрэг. Тий. Яг хөө тэгээд нөгөө үргэлжлэлийн хэлбэр хэмжээнээс нь шалтгаалаад 3 хоног эмчлэх үү, 5 хоног эмчлэх үү тийм ээ, 7 хоног эмчлэх үү. Ингээд эхнээсээ л хамрын үндий байхад нэг 3 4 хоног эмчилгээ гайгуулчихж байгаа юм. Тэгээд цагаар мөгөрсөл гуурсалаа болохоор бас нэг 7 хоног эмчилгээд гайгуулчихж байгаа. Тэгээд явсаар байгаад уушиг руу ороод ирэхээр заримдаа одоо баг сар гарan 2 сар эмчилгээ хийх шаардлагатай. Архаг бол бүр. Тэгээд архаг болоод эхлэхээр нөгөө эмийн сонголтныг дөөрүүлчихэж байгаа. Тэр нь манайхны бас нэг алдаа л байна л. Одоо ингээд алдаа гэдээ яриад хараас хүмүүс шүүмжилж байгаа гэж ойлгочих вэ тийм ээ. Зүгээр ах уу. Ингээд нус хоожоод эхлэхээр л нөгөө нэг уушигны улаан гэд нэртэй тэрэ. Өг нь репомицин л дээ хүний. Тэрийг л аваад сайн юм шиг авчиад тариад идэг. Хүний одоо нөгөө сүрээгийн тариа штэ. Тэр болохоор зориулт нь болохоор архичсан үргэлжлэлийн үед голцлон хэрэгэлдэг. Одоо сүрээ гэдэг чинь бол маш их архаг эмгэг үсттэй тийм ээ. Архсан үед хэрэгэлдэг. Манайхан болохоор нус гараад байгаа үед авчиад тарчаад идэг байхгүй. Тэгээд тэрнээс шалтгаалчин бас шалтгаалсан одоо тэр хүчтэй антибиотикийн хоруу чанарууд гэж бол байгаа шүү дээ. Одоо бол антибиотик тарьж байгаа үед заавал тэр антибиотикийн хорыг илгэнд очихоос одоо сармжуулдаг тийм ээ. Илэг хамгаалах төрлийн бэлдэмлүүдийг бол давхар хэрэгжилж явах хэрэгтэй. Одоо нэг үеүүд бол манай чинь одоо бүх төрлийн юм тарианууд орж иж шүү дээ. Мал эмнэлгээс ч авч хэрэгжилж болж байна. Хүн эмнэлгээс ч авч хэрэгжилж болж байна тийм ээ. Тэгэхээр энийг бас сайн бодолцох хэрэгтэй. Ер нь бол болж өгвөл амьсгалын замын эмгэгтэй адуу одоо таарлаа гэхэд бол малын эмчтэйгээ сайн хамтарчих хэрэгтэй. За нэгэнд ууш ингээд ямар нэг байдлаар одоо өрөвсцэн байлаа гэж үзье. Магадгүй одоо нөгөө та хэрэлсэн шүү дээ. Хурц болоод архаг гэж тий. Тийм байгаа тохиолдолд ялангуяа нөгөө архшсан байгаа тохиолдолд бүрэн гүйцэд идэх үү? За одоо над дээр нэг 4 5 адууны жишээ байна л та. Одоо өөр манай сургууль дээр ирж байгаа дэмжлэгээ хийлгэж ирсэн. Тэд нар болохоор 2 3 жил дамнсан уушиг нэрсэлтэй байна. Ингээд ажил хийгээд болохоо байнгуудаа хайчдаг. Дараа нь тижээгээд дахиад ажил хийгээд дахиад хийгээд болохоо байнгуудаа ингэ хайчдаг. Тэгээд өөрөө шинж тэмдэг нь яадаг гэвэл дахиад хийгээд эхлэхээр хамраас нь цус гардаг. Тэгэл үзүүр дээр одоо ирээд бачимдаад унцдаг. Тэгээ гисэг байж байгаа гайг болчдөг. Тэгээ тийм нэг 3 4 адуун дээр одоо бүр өөрөө хариуцлагатайгаар хажууд авч дэмжлэгээ хийсэн. Тэгээд дэмжлэгийн үр дүн бол бүрэн гарсан. Тэгэхээр одоо архаг өрөвсөлтэй уушиг бол бүрэн идэх боломжтой. Гэтээ цаг хугацааны үед бол их орно. Им тариач гэсэн их орно. Энэ дэр уушгийг яг эмчлэхэд баримтлах зарчим нэгдүгээр үргэлжлэлийн дарах хэвээр. Хоёрдугаар энд үүссэн тэр нөгөө зүйлүүдийн холбооч хэдүүдийг шимэгдүүлэх шаардлага гарна. Тэгээ сүүлд нь болохоор тэрийг сэвэрлэх арга хэмжээ авна. Тэгэхээр эн чинь баг 2 сар гарах болчихж байгаа юм. За та бүхэн ярилцах хамгийн сүүлийн сэдв бол нөгөө адуу засахгүй юу? Хөнгөлөлттэй асуудал. Тэгээд би бас
би нэг одоо сонирхолтой одоо судалгаа гэдэг юм уу нэг зүйл ажигласан юм аа гэж сэтгэдэг. Энэ талаар ер нь бол адуу ямар хэдэн настайд хөнгөлөх үстэй улирлын үед ямар үедийн хөнгөлөхдөө юуг анхаарах хэрэгтэй гэдэг таны ажигласан зүйл юу юм бэ? За. За энэ дэр нөгөө түрүү нэг бас нэг юм их мартчихъя. За. Юун дээр одоо ингээд орж ир тэжээлд орохоос өмнө нэг хоёлаа ярилцсан шүү дээ. Тэгэхэд нэг цусны паразит гэж юм байна. За. Цусны паразитыг бол заавал үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл цусны дотор талд шимэгчлдэг, тийм ээ? Игэл битэн гэсэн үг. Шимэгчлдэг. Тэд нар болохоор гичнээн паразитын туулга өгөөд яахгүй, өхгүй. Зөвхөн тэнд зориулсан тариа байдаг. Тэгэхээр тэр мал эмнэлгийн хөрөөлөн дээр тухайн адууныхаа цусыг өгөөд, тийм ээ? Одоо цусны шимэгч бавизоос энд байна уугүй гэдгийг үзүүлчих хэрэгтэй. Би одоо энэ Дорнот Сүхбаатар хинтигээс тухайн адуунууд нь за нэг 20-30 адуу үзүүлэлээ гэхэд бол 40 нь бол дандаа тийм халдвартай гарч байгаа. Тэгээд эмчилгээг нь хийчихээр дараа жилийн одоо амжилтанд бол өөр өөр нөлөөлж байна. Тэгэхээр заавал цусны юг бол үзүүлэх шаардлагатай шүү. Нэг бол одоо мал эмнэлгийн хөрвүүлэн дээр бол байнга очиж байгаа. За хөнгөлгийн дээр нэг ойлголттой байдаг л да. Тухайн малын биеийн божилт, бэлгийн божилт гэж байдаг. Тэгэхээр ямар ч мал амтны 90 малын бэлгийн божилт нь бол төрүүлж гүйцэтгэв. Тэрний ард дээр биеийн божилт нь гүйцэтгэв. Тэгэхээр төмсгнээс нийлэгдэж байгаа даавруудын тусламжтайгаар 90 малын одоо шинж чанар нь давмгаалт гэсэн үг. Тэгэхээр төмсг өөрөө 3 төрлийн даавар нийлэгжүүлдэг. Тестостерон, изостерон, изоандростерон гэдэг. Тэгэхээр энэ 3 төрлийн дааврын тусламжтайгаар булчин тэжээл авдаг. Булчин тэжээл авдаг. Тэгэхээр бэлгийн божилт, биеийн божилт нь яг тэнцээд ирсэн үед л болохоор малыг хөнгөлөх шаардлагатай. Манайхан болохоор зүгээр нэг бэлчээр мал дээр үт батханаас айгаад эрт хөнгөлөд ачдаг. Тэгэхээр нөгөө төмсгнээс нийлэгчих хэвээр даавар нийлэгчихгүй болохоор ашиг шимүүд бол амар алдагдлалд орчиж байгаа байхгүй. Одоо өснөөснөөс ахуулаад махнаас ахуулаад. Адуун дээр болохоор ер нь бол боломжтой хөнгөлөх нас бол хязгаалan нас. Хязгаалan насны одоо намар хөнгөлж болж байгаа. Намар хөнгөлж байгаа. Манайхан бол голчлон одоо шүдлэнгийн намар хөнгөлөд байгаа шүү. Тэг эсвэл хад юутай тий хавар өндрөөс хөнгөлөд байдаг шүү. Уг нь бол хавар хөнгөлөхөөсөө илүү намар хөнгөлөх нь бол би хувьдаа бол зөв гэж үздэг. Хавар яагаад гэвэл нөгөө нэг уяаны хуцаа ойртоод байна тийм ээ. Тэгэхээр намар нь хөнгөлчих юм бол одоо өвөл нь цайхан тижээгээд тийм ээ. Тэр бяраар нь одоо янз бүрийн хөнгөлгээний одоо шаналгаа авахгүйгээр зүүнний уралдаанд оролцох боломжид бүрдчихэж байгаа. Тэгэхээр хязгаалan наснд нь бол хөнгөлөхөд бол бүрэн тохиромжтой. Энэ дэр бол тэр хөнгөлөхөд бол заавал ингэж хитийн үлдэж байгаа. Юу үлдэх? Хит. За. Одоо төмсг байна тийм ээ. Энэ төмсгний доор хит гэж нэг юм байгаа жижиг. Тэр хит ямар учиртай юм бэ гэхээр энэ төмсгөнд үүссэн эр бэлгийн эсүүд ирээд хитэнтэй хадгалагддаг. Тэгээд гадагшилдаг. Хитийг ингэж салгаад үдээчихэр хит маань өөрөө булчинд давхар тижэл болж өгдөг. Гэхдээ энэ дэр болох нөгөө асам янз бүр болно гэсэн юм бол байхгүй. Зүгээр хитийг ялгаад яана гэсэн үг. Салгаад үлдээчихдэг. Тэгээд ягаад өнөөдөр хөнгөлгөөнийг бас тодорхойлж яах гэхээр хөнгөлгөөнөөсөө болоод манад бас олон ад энтэж байгаа юм. Энтэж байгаа. За миний хувьд гэхэд бол нэг одоогийн байдлаар нэг 800 гаруй өрөө хөнгөлсөн. Тэн дээр бол одоо харамсалтайгаар бол нэг ад бол энтцээ. Уг нь бол хөнгөлөхөд нөгөө халдваргүйжүүлэх ариутгалын зарчмыг баримтлах юм бол тэгээд ямар нэгэн цус гарах тийм ээ. Одоо хавдах юм бол байхгүй. Манайхан ингэж хөнгөлөхөр хавдах хэрэгтэй гэдээ ойлгоод байдаг байхгүй. Үгүй. Үнэхээр сайн хөнгөлөх юм бол тэнд асуудал үүсэхгүй гэсэн үг. Тэгээд төв зүгээр. Тэгээд хөнгөлөхөд баримтлах зарчим нэгдүгээр тэнд өвдөл баг үүсэх. Боломжтой бол малын эмчид дандаа наркозлуудад хөнгөлчих болно. Хоёрдугаар тэр хэсэг газрын халдваргүйжүүлэх сайн. Гуравдугаар хөнгөлсөний ард дээр бол дандаа эрүүл газар байх хэрэгтэй. Машин дотор биш. Одоо бэлчээртэн ч юм уу тийм ээ эсвэл одоо том машин ч юм уу. Тэнд байдлахаар бол нөгөөс хөнгөлгөөний дараах нэг 13 төрлийн хүндрэл гэж байдаг. Тэрнээс хамгаалах одоо бүрэн боломжтой л гэсэн үг. Тэр цус алдаад яатсан гэдэг тэр нь ямар учиртай? Цус алдаад янз бүрийн асуудал үүснэ гэдэг болохоор одоо эн чинь хөвчрхийн нэг гэж нэг юм байдаг. Тэр хөвчрхийн дотор болохоор төмсгийг тэжээдэг артер венийн судас байдаг байхгүй юу? Хөнгөлөхөд бид тэр хөвчрхийн судасыг ингээд тэр чигээрээ тасалж байгаа юм. Тэр хөнгөлгээний аргасаа шалтгаалаад зарим нэг нь ингээд ороож нарийсгаж байгаа татж байгаа. Зарим нэг нь нөгөө эмскулятор гэдэг тусгай баг зэрэг ингээд тавьчихж байгаа. Зарим нэг нь модоор авчиж байгаа, хайрцаж байгаа. Гол зарчим бол ерөөсөө тэр судсыг л цус алдуулахгүй байх. Тэгэхээр тэр судсыг одоо муу боосноос ч юм уу муу авчснаас шалтгаалаад
доошоо сус алдчихж байгаа. Тэр нөгөө нэг та нөгөө уут эсрэг гэдгсэн шүү дээ. Нөгөө Хит үү? тий хитийг нь ер нь одоо манай уламжлалт дараагаар тэр хитийг аваагүй гэдэг. Ер нь бол адуун дээр бол дандаа ялгадаг. Үлдээдгүү. Тий. Үлдээчдэг. Тэрийг үлдээхээр тухайн адуунд өөрт нөгөө нэг булчингийн үйл ажиллагаанд давхар тэр нөлөөлнө гэсэн үг. Зарим нэг дааврууд нийлэгч болдог. Зарим хүмүүс одоо нөгөө азаргын хэв шимжтэй болчтой юм бага наснд нь. Одоо шүл сандаж байгаа бол манай төгс ярьсан даа шүлэнд наснд нь хөнгөлөлтэй гэдэг юм гэдээ ярьжсэн. Тэгэхээр бас таны яриадс нөгөө булчингийн үйл ажиллагаас тоглолттой магадaltaй байна гэхэд баг тавил тий. Тий яг нөгөө төмсгнээс нийлэгдэж байгаа дааврын тусламжтайгаар ир амтны өөрийнхөө шин чанарыг давмгаалчихж байгаа байхгүй. Тэгээд шүлэн наснд хөнгөлнө гэдэг болохоор хөнгөн гой морь гаргаж ирэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр хитийн бол заавал ялгаад хөнгөлөх хэрэгтэй. Шүлэн наснд хөнгөлөхөд бол нэг ажилтдаг юм болохоор жоохон өөрийнхөө нөгөө нэг тухайн адууны үндсэн тамир тал дээр асуудал үүсчих гэдэг. Тэгэхээр энийг бол тижээлэр зохицуулчих болно тийм ээ. Зарим одоо тийм булчингийн үйл ажиллагааг дэмждэг төрлийн дааврууд хэрэгжилж болно. Тэгэхээр одоо жишээлбэл иймэрхүү сүүлийн жилүүд бүр юм ацсан нөгөө адууны төмсөг гэдэг тий ялангуяа түүхийгээр нь хэдвэл одоо энэ уургийн маш өндөр агуулмжтай ман зарим хүмүүс бөөрийн дутагдалт маш сайн нөлөөлдөг гэлтэгдэг. Эрэгтэй хүмүүс бол одоо баг энэ бол эрчүүдийн хувьд их үнэтэй зүйл болоод байна шүү дээ. Тэр үнэхээр одоо бас яг та тэр бүхний тэр одоо хүмүүсийн хөсөн хүлээж байгаа үр дүнг үзүүлдэг юм уу? Та энэ дээр бас бодтой мэдээлэл өгч. За. Яг эдийн эмчилгээний арга гэж байд юм л да. Жишээ нь одоо амьтны гаралтайч бай, ургамлын гаралтайч бай. Тэнд байгаа биологийн өндөр идэвхтэй бодисуудыг бол ингэж гаргаж авдаг тийм ээ. Гаргаж авдаг. Төмсөг маань өөрөө 3 төрлийн даавраар баяжмал. Тэр дааврыг л ингэж хэрглэж байгаа. Гэхдээ түүхийгээр нь хэрглэж яана гэдэг чинь болохоор өөрөө эрсдэл дагуулж байгаа. Тэнд одоо янз бүрийн гадны одоо тухайн адуунд байдаг паразитууд байж болно. Игэл биетнүүд байж болно, тийм ээ. Тэгэхээр түүхийгээр нь хэрэглэх бол ер нь шаардлага байхгүй. Яагаад гэвэл тэрийг тодорхой хэмжээгээр болгож хэрэглэхэд заавал тэн дотор байгаа тэр өндөр идэвхтэй уургууд нь бол байж л байгаа шүү дээ. Тэгэхээр бол миний хувьд болохоор энэ одоо яг тийм одоо шинжлэх ухааны шаардлага тодорхойлсон зүйл байхгүй байдаг болохоор аль болох л ирнэ хэрэглэхээс бол татгалздаг шүү дээ. Хүмүүс жишээлбэл зарим нь бол нэмгийн одоо ингээ халуун утгаар нэмгийн зүс мүсгээл тэгээд идэм бэл. Ер нь одоо хурах шигний засааг бол одоо чанаад идчихэж байгаа шүү дээ. Адууныхыг бас ядаж нэг хагас боловсруулсан байдлаар гүйл яаж зохицуулж болох вэ? Одоо хүмүүсийн өөр арга байх шиг ба шүү дээ. Тэгээ одоо зарим нь аргалдуулаад одоо гэлгээр юугаар болоод иддэг ч юм уу тийм ээ. Тэгээ зарим нэг нь илгаар дээр шаарддаг. Яг нь адууны төмсөг бол хэрэгжилж болно, идэж болно. Гэхдээ өөрийнхөө эрүүл мэндийн аюулгүй байдлыг бодох хэрэгтэй байхгүй. Тэ. Тэгээд тэр бөөрийн архаг өрсөлдөй хүмүүслийг хэрэглээд ит. Тийм уург гэдэг. Тэр уургийн агуулмжтай. Тэр чинь зүгээр төмсгөнд байгаа тэр уургийг л бөөрөндөө тижэл болгож ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр тэр эдийн эмчилгээний аргууд гэдэг тэр маш олон юм байт юм аа. Маш олон юм баг. Чи одоо зарим нэг манай туршлагатай малчид чинь болохоор малын эрэхт одоо сус юмнуудыг хатгалж агаад хавар муудсан малдаа өгч юм уу тийм ээ. Ийм маягаар тэгээд зарим нэг ургамлуудыг хавар гаргаж ирж агаад малдаа өгдөг тийм. Энд чинь бол дандаа л тэр нэг эдийн эмчилгээний арга байхгүй. Тэгэхээр одоо тухайн түүхийн эмчинд мэдээж эрсдэл өндөр. Уургийн агуулмж уург юм аа гэж та ярьж штэ. Тэгэхээр тэр одоо нэг дор тэр их уургийг ингээд хүний биш ингээд боломжтой. Өөрөлдөл одоо адууны засааны тухай шүү. Нэг удаадаа одоо нэг хүн одоо зарим нь 2 3 хичээдсэн тэдийг итцэн ингээл ярьдэн штэ. Тэгж нэг дор уургийг ихээр авч болж гэнэ бас нэг уургийг ихээр аавна гэдэг чинь илэг гэдэг юм. Бусад байдалтаа бас аливаа зүйлийн нэг тун нэвтрүүл одоо сөрөг нөлөөтэй өстэй. Би гинт тгээ бодлоо таны ярина. Залуул тэгэл хүмүүсийг харж байхад бол нэг эмчилгээний зорилттой хэрэгжилж байгаа хүмүүс бол нэг 7 хоногт л нэгийг л идэх шиг. Тэг яг заримдаа хүмүүс ханддаг л та. Тийм хэрэглэх гэсэн ингээд тэр байтугай одоо гүлгэн нохооны төмсийг хүртэл захидсан шүү дээ. Тэгээ зарим нэг хүмүүс болохоор бүр ингээд гүлгэн нохоогоо тижээж агаад тэгээ бүх вакцины туулга бүх юмдаа хамруулж агаад төмсгийг нэдэдэг. Тэр нь ямар ач холбогдолтой? Зөвхөн тэр төмсгөнд байгаа нийлэгддэг даавруудыг л аваад тэр бөөрийн дутмалд орсон хүмүүс чинь бөөрөөл тижих гэж байгаа юм. Тэгэхээр одоо энийг бол зүгээр тариагаар нийж болно шүү дээ. Заавал тэгж түүхий мэрлээд авах бол шаардлага байхгүй. Бүгчүүдийг хэрэглээд идэг үү?
Наад бөхчүүд хамт явахаар тэгэл төмсөг олдохгүй бас хэцүү болно шүү дээ. Чамаг хатаад байж гэдэг. Тэгэхээр бөхчүүд гэдэг чинь бол нэг булчингүй үйл ажиллагаа хөгжин тийм ээ. Тэгээд тэр булчиндаа тэжээл авдаг юм нь болохоор төмсгөнд маш их байгаа байхгүй. Тестостерон, изостерон, изоандестерон гэдэг юм 3 төрлийн даавар баг. Тэгээд тэр чинь бол үгэн тариагаараа байгаа юм. Тусдаа. Тэгээд мэдгүй одоо тариагаар хэрэглэчихээр допинг идэрчих гэдэг юм яа тийм. Тэгээд тэрийгээр идчихвэл допинг илэрхгүй юм уу? Допингийн болж тэрийг бол яг одоо сайн мэдгүй. За бас буруу мэдээлэл өгчихье тий. За тэгээд бас бидний урилга хүлээж авч ярилцсан баярлалаа. Хоёлоос цаг гаруй хугацаанд дэлгэр сайхан сэдвээр ярилцлаа. Уншигчд маань үзэгчд маань хүртэлтэй сэдв болж чадсан баха, ярилцлага болж чадсан байх гэж бодож байна. Бидний урилга хүлээж авч цаг зав зориулж ирсэн боломжтой маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Танай хамт олонд бас ажлын амжилт хүсье. Тэгээд одоо удахгүй 100 жил болох гэж байна. Тэгээд одоо байнга хамтарч ажилладаг Монголынхаа мянган уяачтай бас 100 жилдээ одоо сайхан хүлгээ эрүүл бэлдээ тийм ээ. Аль болох одоо шинжлэх ухаанчаар хандаад бүгдээрээ сайхан надцгаая. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье л гэж хэлж байна. За баярлалаа. Нурболын хувьд Нурбол эмчийн хувьд бас энэ жилийн одоо амжилтыг хяналт тавьдаг мордууд бас энэ жил их сайн хүртэлсэн байгаа тий. За таяр. Яг би нэг дорны унах гал тариуч одоо баг туслах тэгээл эмчгээд одоо бүх юмд нь оролцсон шүү дээ. Тэгээ яг хөө тэндээс зорж ирээд над дээр нэг 2-3 сар байсан. Тэгээ байнга эмчилгээг нь хариуцж ийсэн. Өдөөд маань маш сайхан давхсан. Тэгээд өөрийнхөө адвал харигц юм шиг л баярлалтай шүү дээ. Тэгэхээр яалтчгүй л нөгөө уламжлалт шинжлэх хоёрыг хослуулахын зүйтэй байгаа даа. Зөвхөн уламжлалаар ингэж үйдэг юм а гэж практикт яг бол шинжлэх ухаан жоох юм бол илүү өргөдөн хүрч байгаа гэдэг нь бас таны жишээнээс харагдчих шүү дээ өөчт маань. Яг энэ хоёр хослол нөгөө нэг яг юм таараа тий. Адуу нэрүүл байдаг. Уяачин сайн уяж чаддаг. Тэгэл ажлын сайн хийлгээл ингэх юм бол энэ нэг угаасаа бүх амжилт гаргахад ер нь маш олон зүйл нийлж ижил гарна шүү дээ. Тэгэхээр одоо манай уяачд бас нэг авштай тал нь болохоор ер нь малимч хүмүүстэйг аягүй сайн хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч бас адууга хайрлаад байгаа байхгүй. За баярлалаа эрхэм хүндэт үзэгчдээ сонсогчдоо та бүхний хүсэн хүлээжсэн мэдхийг хүсэжсэн олон асуултанд хариулт өгч чадсан болов уу гэж бодож байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Морд Монголчуудын мөнхийн өмг шиг